Энэ маягаараа үргэлжлэх юм бол энэ боловсролын салбар угаасаа дороотлолт ороод дуслаа. Энэ эм чимлийн ажлууд бол баг өргөн юм гэж бол баг байхгүй. Энэ бол үндсэн хуулийн төрчил болно гэж бол байхгүй. Улсын их хурлын даргын албан тушаалаа өөрийн хүсэлтэд хүлээж. Энэ нь их хурлын хувьд үндсэн хууль төрчих худлаа шүү дээ. Та нар бүгд нүүсэж шүү дээ. Mongolia will win! Anything is possible! За Монгол улсын ерөнхийлөгч Хүрэл Сүхийг бүгд найрамдах эмхэг болсон. Хоёр улсын худалдаа эдийн засгийн хамтын ажиллагааг үргэлжлүүлэх. Янзын 226 тэрбум гэдэг чинь асар их мөнгө шүү дээ. Ямар их мөнгөтэй яхаараа дэрийгээ гэж гадаад гаргаж авах гэдэг. Ямар гоё мэдээ харж байна. Орой минь ялал хамаг байдлаар хичээнэ л гэж бодчихсон тэр. биеийн хүчээр л тэнийг барихааргүй байна. Сэтгэлийн хүчээр л 같은 체급 여자 선수랑 해도 Бэртэл юм авсан шүү дээ нөгөө шүрмөс сунах, содос хагарах тий. Сэтгэлийн хүчээр давна ш тахаа гэж яхад өөр ирэхгүй нөлөөс гарч ил. Хил мэлээ бүр тас хацсан байсан шүү дээ их хөргөлах шиг юм. Хоол ич чадахгүй бараг 7 хоног авсан баг шиг. Тэгээ хамгийн сэтгэлд үлдсэн. Гүйлгээ ухаантай сэтгэлгээтэй энэ байгааг л харуулж байна л гэж би хаалаа. Монгол ухаанаар ингэж ялж байгааг нь харах бол тэгэхээр тийм бахархал төрмөр гоё гэсэн. 100. Янзын Хэмж харахгүй онгочлууд. Хүн болгоны дотор тийм нөгөө Монголоо хайрлсан, Монголоо гэсэн тийм сэтгэл байгаа. нь 2023 оноос ахвалж холбогдчихсэн байдаг та. Олимпийн дарааг амралтын үед таарсан над руу төслийн өдөрт орч боргил ах манад руу залгаад. Бүхий төрлийн спортоос бол ер нь номер 1 сонголтоор ер нь оруулмаар байна. Тэ энэ спортын төрлийг гэдэг хэрэг санал тавьчихсан. Ярилцсан дээр бол яг хувь хүний талаас нь асуудаг юм лээ. Бага ангита дээрлэлт хийдэг, бүлий хийдэг тиймэрхүү тамирчдыг бол ерөөхдөө сонгоогүй юм байна. Ямар дасгал хийх, ямар багтаа өрсөлдөх тэр болгоно мэдэхгүй байгаа юм чи. Зүгээр бүх юм шинэлэг гэсэн. Яг бол би тийм нэг Монголд ер нь тиймэрхүү шоунд энэ оролцоог болохоор миний дотор бүр ингэж амар мэдрэмжүүдсэн. Тэг ингэж шал өөр мэдрэмжүүд юм лээ. Бүр медаль авахаас өөр шал өөр. Одоо яг тэнгуүс ингэж тэсэн чи яг мэдрэгдэж шүүд нэлбэс хэлж шүү дээ. 거의 같은 체급 여자 선수랑 해도 남자랑 붙는 느낌이어가지고 몽골은 좀 많이 셀 것 같아요. Тэндээчтэй бас муухай юм билээ гомдож мамдаад. Хайлын богт бас гомдож мамдаад. Тэр дараа чи өөр тэмцэн дээр Турктай ч юм уу те таарах юм бол бид тэр аль болох хамаг байдлаар хичээнэ л гэж бодчихсон тэр. Үргэлжлэл хэлчихсэн та. Даалгавартаа оролцож хожиж нэг үлэн тий хожиж нэг үлэн шартай тэгээд би нөө жоохон тохооны бэрхтэлтэй байсан. Ерөнхийдөө яг 10 минут бариад ирэхэд бол ямархаа хүнд гэдэг нь ерөнхийдөө мэдэрчээсэн л та. Бэртэл юм авсан шүү дээ нөгөө шүрмөс сунах, содос хагарах тий. Биеийн хүчээр л тэнийг барихааргүй байна. Сэтгэлийн хүчээр л тэг ингээд авах юм байна гэхээр яг миний сэтгэл зүй бол амар байсан. Жохон би бол тэр хүчинд бол жохон багтчихсан баг гэж бодож байгаа. Сэтгэлийн хүчээр давна ш тахаа гэж яхад өөр ирэхгүй нөлөөс гарч ил. Хил мэлээ бүр тас хацсан байсан шүү дээ их хөргөлах шиг ингээд хоол ич чадахгүй бараг 7 хоног авсан баг шиг. Бүр ингээд зүсцсэн юм шиг хатсан байсан. Тэр цаг моментод одоо манай тэр Ажиагийн тэр нүдний хар центр бол ерөөсөө дэлхийг бараг байлдан дагуулсан гэж хэлж болно шүү дээ. Яг миний харц яг ямар харц би тэр үед мдэггүй л дээ. Цааталт нээсэн болохоор бас харцыг харж амжаагүй. Тэдний ямар байна л гэсэн харц. Гэтэ бол дотор бол өгчээсэн. Амар байсан. 10 минут барихад бол үнэхээр бас чанга юм байлээ. Тэгээд эдний мөг тавьчихсаа л гэсэн харцаар л харж ирсэн.
тийм тооцоолох хугацаа байгаагүй учраас ер нь аль болох удаатахаараа гээл нөгөө хоёроо дэмжээл шахажсэн да. Харж чадахгүй хаа яана. Яаж хараад л ингэж байлаа. Тэр үед л харц байсан баг. Илсэн дээр 1.2 тонн ачаа төрхөл хамгийн хэцүү байсан. Тэг хамгийн сэтгэлд үлдсэн. Одоо жоох балага явна шүү. Тамирчин хүн болгоны нөгөө бие физиологи ингээд тодлон шахдаг ингээд шахсан юм хийдэг юм байл. Netflix-ийн ерөөдөө баг. Тэгээд 230 минут хүрсэн шүү дээ тэрийг. Ер нь 5-6 тойроод ирэхэд л ерөөдөө булчин чангарч эхэлж байгаа байхгүй илсэн дээр. Тэгээ ер нь хүн зогсдгүй юм байлээ. Багийнхаа хүмүүсийг дэмжээл бид нар янз хийгээл дагаал нөгөө өрсөлдөж байгаа баг манаас дэмжээл янз хэл. Яг зогсмоор үе байсан л да. Гэтэ бол хүн яг одоо ингэ бодоход бол зогсохгүй юм билээ. Ингээл яваалах юм билээ. Завсаргүй нөө түлхээ явж байгаа гэсэн чи тийм бодогдсон шүү. Болчмоор ч үе санагдан тэгэл. Тэр олон камер зураглаач юм тэгэл харахаар л Монголынхаа нэрийг авч гараа шүү гэж бодчих. Тэгээд манай чи тоолно гэсэн чинь тоомоогоо алтсаад тоогоо хэлж өгдөггүй. Сүүлдээ бүр уурлаа. Тооны тийм бэ гэдгсэн чинь үзэлцэхгүй зүгээр яваад ээ. Тэгэхээр амар хөвгөө юм чи уус явах нь ойлгомжтой тий. Тэгэл. Ой, манайха нэг арга бай. Наас энийг өргөд наас. Энийг өргөд. Баати ямар юм батх юм бэ балаа. Юугт. За яах гэдэг. Надаа ичээд. Ачаага тотгошонд оруулах дээр нөгөө нэг бүгдээрээ асуудал үүсгэсэн байсан шүү. Хаалга тийм хүнд ирсэн мэт үү? Дугуун дээр дарж яах гэдэг бол монголчууд бас л гүйлгээ ухаантай сэтгэлгээтэй энэ төр байгааг л харуулж яана л гэж би ялгаатай байна л гэж харсан шүү дээ. Тэр үедээ катлагдсан л байлаа тэр нөгөө дүрс бид нар уйж байгаа шийдсэн. Тэгээ хаалга маань хөдлөөгүй. Тэгээд бид нар мөрөн дээрээ тавьж байгаад ер нь дээрэс нь өсөрчигээд бүгд мөрөн дээрээ авч илүү лав боож байгаа дээрэс нь өсөрсөн. Монголчуудын физик болон тэр амьдралын ухааны одоо тэр нийлцсэн байгаа тэр одоо салшгүй амьдрал дотор нь байдаг гэдэг зүйлийг ингээд харуулж чадсан байна. Яагаад вэ гэдэг асуулт бол надад юус орж өгөх зүгээр хийгээд үзье гэж бодсон. Сур илдэг арга санаа авсан гэдэг өөрөө хэлсэн л дээ. Ямар ч ингээд шинжилгээч хүн тэр маш уламжлалт хүнч тэр хоёулаа нийлээд алга ташхус үйлдэл байхгүй юу? Яг юу хийх гээд байгаагаа хэлэхгүй зүгээр надаа итэх гэдэг байна ойлгохгүй юм чи. Гэж Монгол ухаанаар ингэж ялж байгааг нь харах бол үнэхээр тийм бахархал төрмөр гоё байсан. Гой сэтгэлээ. Угаасаа гараар гэлэхгүй ч. Начаас ба. Гоё таадаг шнэ. Миний ингээд харц үртэл шал өрөлцсөн нэгдүгээр даалгавраас 6 дахь даалгавар хүртэл бүр техникийн даалгавар дээр ингээд жоохон цэрвэл жоохон айцтай байх шиг байсан. Сүүл 6 мурга тэр миний харснаас шууд мэдрэгжээсээ өөрийгөө харахад бол амар ихтэй болсон тий. Зураг авалтын ард байсан яг катлаго бүх моментыг харж исэн үний хувьд бол тэгэл мархан бүгдээрээ байдгаараа л хичээсэн. Мэдрэгддэм билээ ш ондоош л үнэхээр байдгийм билээ Монгол хүнд бол. Ямиг яаж хийвэл айгүй хурдан байж болох вэ гэдгийг төрүүлж харах гэж оролддог. Бусад үндэстэн хэрэглэхгүй байгаа тэр аргуудыг хэрэгжилж байгаа чинь монголчууд яа гарахгүй л ер нь бол ингээд дэлхийн дэг тогтоож исэн том үндэстний нэг хэсэг гэдэг чинь бол харагдаж байгаа байхгүй. Тэгээ тэр бүр үнэхээр бахархсан бай. Жинкнээсээ бахархалт төрсөн. Нийтлээс шоунд оролцсон байна. Манай монголчуудын дээрэнд орсон байна гэдэг юм тиймэрхүү үр дүн хүлээж ирсэн л та би тэгсэн чинь миний бодсноос бүр амар бүүн байсан бүр бүх хүн баг таньжсэн. Тэрний дараа шууд ингээл бэлтгэлтэй явал ирэнгүүт тэр хүмүүсийн харц марц үнэхээр гоё. Тусгаар тогтсон улс гэдгийг л хамгийн ихэр мэдэрсэн дээ тий. Өмнө одоо тулаанч гэдгээр мэддэг байсан бол хямлаанч гэдгээр мэддэг байсан бол одоо физикл гэдгээр нь бас бүр олон түмэн бүр гадны дотны хүмүүс аягаа их мэддэг болсон байна тий. Эвтэй байсан тийм бас даруухан байсан. Тэгээ бидрээс тийм хүч гарна гэж юусоо бодоогүй байх л гэж бодчих. Тэгэл ер нь хүмүүс их татагдсан байхаа гэ. Олон улсын фэнтэй болсон үнэхээр үргэлжил чат ирдэг тий. Бразил, Филиппин гэл. Би хамгийн анх нэг 60,000 байсан. Одоо нэг 460,000.
Ихэнх нь ер нь гадаад одоо баг 70 мөн гадаад баг шүү. Instagram маань бүр 1200 байжгаад 145 болсон. 145,000. Манай тэр тамирчид маань ерөөсө бүгдээрээ сайн айгу Монголд ирэхийг хүсэж байгаа бүгдээрээ. Нэг ялангуяа Солонгосоос ирэх жуулчдын тоо эрс хэсэг төлөвтэй байна. Азийн орнуудаас бас. Тийм учраас нөгөө түрүүний эдийн засгийн эрс өөрчлөлтийн бодлого маань уул уурхайн салбараас олж байгаа шиг орлогыг энэ дэд бүтэц аялал жуулчлалын дэд бүтцээ бүрдүүлэхэд аялал жуулчлалын салбараа хөгжүүлэхэд бас анхаарах хэрэгтэй. Тэр ялагдал бол амар харамсмаар ялагдал бол бас байгаагүй. Бид тултлаа бүхчээд ажилласан. Тэгээд нөгөө баг үнэхэр хүчтэй байсан. Тактик нь үнэхээр сайн байсан. Одоо монголчууд гэл одоо ингээд ямар хүмүүс байдаг вэ гэж байгаа. Яг тэр төсөөллийг бүр эвдэж, бүр давуулж ингэж гаргаж чадсан. Одоо янзын л да. Хэмж харахгүй онгочлууд. Тийм учраас энэ онгошил бахархал дотор хэмжээс гэж юм байхгүй юм бэл. Температур ч ч юм уу хэмжиж болдоггүй учраас одоо аль нь илүү онгочсон гэж одоо хэмжиж үзээгүй юм байна. Ах тугаач авах чам байна да гэж бодсон чи ингээд мөргсөн чи ингээд зэрс гэлөөцөө ингээд шууд өсөөсөөл би зараагаал амар гоё мэдэрнэ мэлээ бас. Яг тэр мэдрэмжин дээр бол уяхан зам тв норыгаа дуулаад босоод ирсэн ерөөсөө тэгжэл яагаад магад гэдэг мэдрэмж юусоо төрөөгүй шууд энэ дуу дуулаад босоод ирсэн. Би бол тэгэл нэлэмсэн гойжэл тэгээ дундаа нөгөө дуугаа гүйцэж амжилт уйлал. Тэр их гоё мэдрэмж байсан. Монгол хаа жүжиг улсын төсвөөс нэгч төгрөг, нэг цэм тавг. Орлогоо нотлох хэвээр тайлбарлах хэвээр гэж бодож байна. 20 жил гатсан төслөө хийсэн өдрөөр огторхолчлоо л доо. Энэ залуучуудын тавьж байгаа шаардлага шал анги юм энэ яриад байна. Надад ерөнхийлөгчийн дэмжлэг байхгүй болсон. Онгой шиг болсон шүү дээ бүр сүултээ. Асуултаа онж тавих иргэдтэй залуу үетэй болсон оюун эрднийг л огцруулчвал монголчуудын амьдрал сайхан болох гэдэг гэж хэн ч хэлээг байхгүй. Огторх амархан. Тэдэн дээр би санал нэг байгаа. Надад нэг албан тушаалтаа зурлаач байгаа юм байхгүй. Ганц энэ цүнхний асуудал биш гэж харж байгаа. Цүнхнээс болж ерөөсөө огцроогүй. Харуугаар хэлэх юм бол даам гарна гэдэг шиг. Хүн засаглахгүй хууль засаглана гэж хэлсэн. Цаг хугацааны халуурч юм байсан. Оюун эрдэнэ. Хинч дийлэхгүй юм шиг болцсон байсан. Хөвөө хэлсний дараа арц намын бүлгийн гишүүд хурдааны танхимыг орхин гарнаа. Үлдээсэн муу нь бол асар их байна. Оюун эрдэнэ ерөнхий сайд бол Монголын номер 1-т арчлалыг огцон ухраасан, ухралт хийсэн. Сүрэг хүчнийг хүчгүй болгосон болов уу гэж бодож байгаа. Оюун эрдэнэ ерөнхий сайд Дангараа засгийн газраа бүрдүүлээд 51%-аас дээш одоо саналтай 68 гишүүнтэй арчилсан нам сүрэг хүчнээр байсан бол энэ нөхцөл байдал арай өөрөөр харагдах байсан болов уу? Цаг хугацааны халуурч юм байсан. Оюун эрдэнэ бол маш их цаг хугацааны халуурч юм байсан. За дээрэс нь энэ төрийг амар том данхаалгасан. Харуугаар хэлэх юм бол даам гарна гэдэг шиг те маш тийм дарангуулын шинж рүү бараг орцсон байсан л да. Ерөнхийдөө тийм ч учраас ерөөсөө шүүмжил огт сонсож сураагүй болцсон байсан бараг тэгж хэлж болно. Жохон эсрүүцгэлээр нь авчраа сайд болох шүү дээ. Тэгээд одоо бүр сүултээ чи үлээ олимпизмын сайд гэж байгаа шиг те бүр онгой шиг болсон шүү дээ бүр сүултээ. Бүр утгаа алдсан. Тийм тулдаа ч удаан тогтсон баг. За алдаа нь юундэ байсан бэ гэхээр нийгмийн бодлого талтай жохон сул болчихгүй гэж харсан. Нэгдүгээрт нь бол баялаг бүтээгчд бизнес эрхлэгчд рүү хэтэрхийх дайрсан. За хоёрт нь тэр засаг
гинтэргээр нийгмийг удирдах гэж оролдсон. Тэр өмнөх засгийн бас нэг том алдаа бол ер нь бол манай Батулга ерөнхийлөгч Женкогоос улбаатай кинондор суурилсан пиарын одоо тийм ус төр хитрхи хийсэн. 14 мега төсөл гэж оруулж ирсэн. Тезо боловсруулах, зураг төслийг боловсруулахад 1.2 их нийт төгрөг тавих жишээтэй. Ер нь нийгэм шударгачны хүсэмжлэл дээрээс нь энэ эдийн засгийн нөхцөл байдал хитрхи төр оролцдог болсон. Хитрхи төрөөс хамааралтай болсон. Аж ахуй нэгжүүдэд татварын дарамт нэмэгдсэн зэрэг энэ үр дагаврууд дээр хурдан маневр хийж ажиллаж чадаагүй ийм алдаа бас байгаа гэж боддог. Амьсгалах агааргүй болтол, эргэлдэх цусгүй болтол татвараар шахаад авчихсан байгаа байхгүй. Орлого нэмэгдэхээр төсвөө томруулсан. Одоо тэгээ сүлд нь энийгээ дийлэхгүй унж байгаа байхгүй. Монгол улсын төрийн хамгийн өндөр эрх мэдэлтэй хүний хүүхдийнх нь одоо лакшри хэрэглээний баримтууд тэ зураг бичлэгөө задарсан. Тэгсэн хэрнээ тэр хүн түүн дээрээ тайлбар өгөхгүй нэмээд дээрээс нь тэр хэрэглээнийх нь үнийн дүн тухайн хүний өөрийнх нь жилийн орлого хөрөнгө оруулахын мэдүүлэлтээр мэдүүлсэн орлогоос хэд дахин давцсан үнийн дүн байгаадсан баг. Хүүхдийнх нь 7 хоногийн хэрэглээ. Ингээ бодглохлоор энэ тоонууд ч өөрөө хоорондоо тэнцэхгүй байгаад байна шүү дээ. Энэ энгийн нүрдэн дээр ил гарсан шударгас байдал байхад яагаад айгаад юм уу? Эсвэл имээгээд юм уу? Эсвэл залхуураад юм уу те? Эсвэл дүжирцөндөө юм уу дуурахгүй байгаа юм бэ хүмүүс? Гэдгэл сэтэл байсан. Тэгээд тэр сэтлийг ингээд дотроо үнэхээр ингээд оволцоод ингээд яагаад гэдэг ийм асуулт байсан. 5 сард улмаа хот 2 яриад тэгээд энэ жагсаалыг ихлүүлээгүй байсан ч гэсэн ямар нэг жагсаал болох байсан баг. Тэр нь яг ингээд нөгөө юм органик ч юм уу тийм ийм байх байсан үгүй гэдэг нь хэлж чадахгүй байна. Гэхдээ ийм нөгөө олон нийтийн санаа бодолд нөлөөлөх үтсэн ийм жагсаал угаасаа болох байсан байна да гэж би бол хувьдаа зөвөр одоо яг энэ улс төрийн нөхцөл байдлыг харахад дүгнчээд байгаа. Монгол улсыг дарангуул үүсгэх гээд байсан гэж бол хэлнэ. Ингээд зүгээр хүн мим хийснийхаа төлөө зөвөр хин нэний зургийг ашиглаад энэ чинь мим шүү дээ. Хошин тийм мим хийснийхаа төлөө эрүүгийн ялтан болно гэж яг юу гэсэн үг. Одоо чинь GCI гэдээ байгууллагад тийм тэр байгууллагад одоо чинь оюун эрдэнэ гэдэг хүн ч байсан, очрол гэдэг хүн ч байсан, би бинийг аягүй сайн мэднэ. Биднийг шүмжсэн хүмүүс яг тийм хэлсэн шүү дээ. Эмсээсэн ч гэсэн тэгээд яг ингээд эмсээстэй холбох ямар баримт байгаа юм бэ? Тэрийг гаргаад ирлээ. Ямар ч баримт байхгүй хүмүүс итгэдэг байгаа. Манай улсад байгаа улс төр гэдэг баг юм шашны гаж бүлгэл шиг болцсон юм шиг санагдсан. Жинзийн үеийнхэн шударгачсыг шаардсан хүлээж байгаа нийгмийг бүтээж байгаа улсаа илүү үнэт зүйлтэй байлгахын төлөө хийсэн аюул том хөрөнгө оруулалт чагсаал болсон гэж ойлгож байгаа. Ер нь 90 оноос хойш хийсэн хамгийн гоё эмх зэгцтэй хүчрхийлэлгүй ойлгомжтой тодорхой нягт тийм жагсаал болсон. Залуучуудынхаа дэмжлэгийг авч чадаагүй тал дээр ялангуяа үүссэн одоо гарсан сошиалар гарсан мэдээллүүд зураг хөргүүд те тэрнээсээ болоод залуучуудынхаа дэмжлэгийг алдсан гэдэг бол бас нэг том алдаа байсан болов уу гэж миний хувьд харж байгаа. Асуултаа онж тавих иргэдтэй залуу үедээ болсон жил байлаа гэж би хэрэг эргээр нь харж хэлвэл тэгнэ. Цүнхнээс болж ерөөсөө огцроогүй. Тэгээ илэрж байгаа нь тэр байсан. Энд юу харагдсан бэ гэхээр Монголд энэ ялгаатай нийгмийн ялгаатай байдлын давхаргын ялгаа ямар амар түвшинд хүрсэн байсан бэ гэдэг бүгд мэдчихсэн боловч нотлох баримт бидэрт харагдахгүйсэн. Тэгээ нотлох баримт нь харагдаж эхэлсэн байхгүй. Тэгэхээр энэний цаана бол мэдээж түрүүний хэлсэнчлэн маш их олон одоо хууль бус хөрөнгө, хууль бус одоо энэ төсвийн хуваарлалт, хууль бус энэ төрийн өмчийн компаниуд дээрх хулгай энэ бүх зүйл нөлөөсөө л гэж үзэж байгаа. За дээр нь тэгээд намын дотоод асуудлууд байна. Айлын одоо Монгол ардын намын дотоод олон хүчин зүйлээс шалтгаалаад хоёрт нагцарсан. Улсын хурал дээр мөхтлөг гишүүнээр ахсан ажлын хэсэг тэр үед байгуулагдсан. Ямар ажлын хэсэг гэж энэ асхтын мөнгөний орд. Оюу толгой. Ухаан удаг, 5 толгойрд газар ухаан удаг. За дээрээс нь цагаан сурга. Энэ ордуудын төрийн хувь эзэмшлийн хувь хэмжээг яаж шийдсэн юм бэ гэдэг тэр хууль зүйн дүгнэлт гарах үүрэг бүхий ажлын хэсэг яг тэр үед байгуулагдсан. Тэгэхээр энэ орд газруудтай холбоотой энэ байгалийн асар их баялагтай холбоотой энэ нөлөөлөл болох байсан гэдэгт би хувьдаа 100% итгэдэг. За ердөөд 1-7 хоногийн өмнө энэ ажлын хэсгийг улсын хурлын даргын захирамжаар татан буулгасан.
магадгүй одоо альва асуудалд муухраар зүтгээд зөрүүдэлж гүжүүлдэлжгүйгээд сандал судалтайгаа зууралдаад байх нь өөрөө ямар ч тохиолдолд зохисгүй үйл явдал. Магадгүй баг энэ итгэл үзүүлэх тогтоолыг өргөн барихтаа баг энийгээ таамаглаж исэн болов уу гэж би хувийнхөө хувьд боддгийг. Гисэн хэдий ч тэр үед бол одоо ардсан нам санал хураалтанд оролцохгүй гэд танхимыг орхиж гарсан. Ардын нам бусад улс төрийн намууд бол нууц санал хураалтаар шийтгэд бол яг нийт санал хураалтанд орсон гишүүдийн бол 50-с дээш нь бол одоо итгэл үзүүлэх саналыг бол өгсөн байдаг. Гисэн хэдий боловч хууль бол хууль, тийм ээ. 64-ийн босгоод авч чадаагүй бол одоо ерөнхий сайд итгэл үзүүлэх боломжгүй буюу одоо ингээд огцорсон тооцох юм тогтоолыг батлаад явж байгаа. Энэ өөрөө нэг талаасаа тухайн одоо хүний баримталж байгаа хуулийг дээдлж байгаа одоо зарчим бол мөн үгүй л одоо мөн байгаа. Тэгэхээр ер нь бол бидэнгүүгээр ардын нам өөрөө өөрснийгөө огцруулсан асуудал болсон шүү дээ. 64 гишүүнтэй том нам бол цэвэр одоо өөрснийхөө конопоор өмнөх ерөнхий сайдаа огцруулсан. 90 оноос хойш хамгийн удаан ерөнхий сайдаар ажилласан болов уу гэж харж байгаа. Тэгээ энэ хугацаанд одоо бас доктортой байсныхаа үр дүнг бол тодорхой төвшөнд харж байгаа хаа. Оюутны засгийн газрын үед яг орон нутгийн хийсэн хилцээр бас шинээр биднэрт бас нэг том сувг татаж өглөө. Олон улсын давцанд бас бид нэр арай өөр байр эслэх боломжийг гаргаж өглөө тий. Энэ бол том зүйл байна. Гашуун сухад ганц модын холболтын гэрээ хийж чадсан. Бараг 20 жил гацсан байсан гэрээ шүү дээ. Монгол улсын эдийн засгийг сайжруулах гэх юм бол энэ экспортын хэмжээг нь бид ихсэх хэрэгтэй. Тэгэхээр зөвхөн одоо замын үед биш, гашуун сухад ганц мод гэсэн 2 дахь бомбтой болж байгаа дээр давуу тал байгаа. За эрчим хүчний үед бол бас тодорхой хэмжээний архиз дэвшил гаргах оролдлогоодыг хийсэн. Үлдсэн зүйл бол байна. Гэтэ ямар ч зүйл хувийн жин байдаг. Сайн муу хоёрын аль нь их жин дарж байгаа вэ гэдэг дээр сайн муугийн дүнэлт гардаг. Тэрнээс 100% сайн эсвэл 100% муу гэж бол байхгүй. Сайн зүйлс нь юм байна, хуруу дарам байна. Үлдээсэн муу нь бол асар их байна. Ямар ч үсэн эдийн засгийн өсөлтийг бол одоо нэлээд сайн дэмжиж ажилласан. Урагшаага гашуун сухатын төмөр зам холбогдохоор бол энэхэнд ашиггүй юм. Бас ашиггүй юм байж л байгаа. Баруунтай бид нар хилцээ хийлээ. Францын засгийн газарт улсын их хурлаар оруулаад Францын засгийн газарт хилцээр хийлээ. Энэ хинт таалагдахгүй. Бас хэдэн улс орон таалагдахгүй л байгаа шүү дээ. Гэвь энэ олон учир шалтгаанууд, хэтэрхий олон учир шалтгаанууд нийлж гал өрдөж ингэж энэ үйл явдал болсон л гэж би итгэдэг. Мэдээж алдаа бий баг. Гэхдээ оноогийн ярих, оноогийн одоо талархах энэ цаг үеэс ирнэ л гэж би явдаа итгэж байна. Оюун эрднийг л огцруулчвал монголчуудын амьдрал сайхан болох гэдэг гэж хэн ч хэлээгүй байхгүй тухайд. Гэхдээ бид нар энэ мэд шудраг бус зүйлүүд дээр ингээд буруу байгаа юмаа ингээд байлгаал тий ингээд богшуулаад байлгаад иж болохгүй. Үнэхээр ийм илт нүдэнд ойлгомжтой шудраг бус байдал дээр гараад тэмцдэг соёл тогтоох хэрэгтэй. Дахиад зандаштар гэдэг хүн дээр ч гэсэндээ магадгүй ил цагаан тийм муухай юм гараад ирэх юм бол ингээд залчууж агсгал шүү дээ. Одоо болж байгаа тэр дид сайд мэдээ асуудал бол муу л зүйл шүү дээ. Болохгүй шүү дээ. Энэ ухаудын асуудлыг хойшлуулах гээд хэрэггүй баха. Монгол улсын үндсэн хуульд ямар нэгэн өөрчлөлт орохгүй гэдгийг би албан ёсоор та бүхэнд хэлье. Харамсалтай дөндөө тайлбарлах гэж чадсангүй. Итгэдэггүй мэн. Ордны хуульдаа хийх гэж байна. Энд чи 3 удаа санал хураахт би 3 улсанд нь дэмжснээр өгс дандаа татгалцсан. Энэ яаж байгаа юм? Манай улсад байгаа улс төр гэдэг баг юм. Шашны гаж бүлгэл шиг болсон юм санагдсан. Одоо ерхий сайдан төр болё гэсэн бодол сандгүй байлаа. Гашуун сухад яваад хүрээд ирсэн дараагийн засгийн газар зурагдсан байсан. Үнэхээр бүх шатанд арайчтай гэсэн юм бодлоо. Засгийн газрын анх дугаар уралдаанаа манай засгийн газар эхлүүлж байна. Хүрээний булаг дэлгүүл далаа гэдэг шиг. Зандарчдэр ерхий сайдад бодлого ярьдаг биш хэрэг ярьдаг сайд хэрэгтэй болсон баг. Мөрдөгчийн томилгоо биш, улс төрийн томилгоо. Энэ засаг төр огцрох талаар болон ерөнхий сайдлах талаар ямар ч бодлого би одоо шатрын холбооны ерөнхийлөгчийн хувьд шатрын арга хэмжээнд оролцож Азийн авар шалгаруулах шатрын тэмцээнд манай баг их амжилттай оролцож тэр ажиллаар ингэ явж ирсэн. Тэгээ үндсэндээ огцом шийдвэрүүд гаргал засгийн газар огцсон. За тэр үед бол одоо ерөнхий сайд энэ болоё гэсэн бодол сандгүй байлаа. Тэгээ улс төрийн олон юм зөрчилдөөнтэй үед одоо талууд хүлээн зөвшөөрөгдөнө гэдэг шиг аль талаасаа дундын аятайхан хөлбөр эдийн засаг юм хүнд байна. Нэг талаас эдийн засгч хүний хувьд ч тэр байх. Хоёр талаас
улс төрийн хувьд харьцангуй одоо доктортой нуруутай гэж таныг үзэж одоо энэ дээр төвшүүлж яана гэсэн тийм санал тавьсан. Тэгээ тэр үед бас ачаанаас зүхтах хэрэггүй гэж бодсон. Энэ хүн цаг үед. Тийм учраас энэ саналыг хүлээн зөвшөөрч ерхий сайдаар томилогдоод томилогдсон өдрөөл энэ төсвийн тодгол хийхгүй бол улс орны эдийн засаг ард иргэдийн амьдрал маш хүндрэх нь. Тийм учраас нэр шийдэмгий арга хэмжээ авах шууд төсвийн тодголд байсан. Хэрвээ тэр төсвийн тодголыг хийгээгүйсэн бол долларын ханш 4,000 төгрөх инфляц одоо 2.5 тоонд буюу 14% төгрөх ийм тооцоололтой байсан. Эдийн засгийн төлөвлөгөө тооцоо судалгаа гэхээсээ илүүтэйгээр улс төрчдийн популист амлалтыг хэрэгжүүлдэг ийм эдийн засагтай, ийм бодлоготой болсноос болоод тооцоолоогүй эрсдлүүд маш их гарч ирсэн. Яг хүн жил байвал өмнөх төр олон шокуудын үргэлжил явж байгаа. Сүүлийн жилүүдэд төрийн албаны бүтц одоо төрийн захиргаа олон төрийн хэсэг аль аль нь ороод маш хэмжээгээр хурдтай нэмэгдэж байна. Тэгэхээр бүгдээрээ одоо айхтар өндөр бүтээмжтэй ажиллаж байгаа мó үйл тийм шүү. Төр өөрөө эдийн засгт ямар хувь нэмэр оруулж байгаа юм бэ те? Хэдийн хэмжээний хувь нэмэр цаашдаа эзлэх ёстой вэ гэдэг маш сайн бодох хэрэгтэй. Шинэ институт, шинэ төрийн захиргааны байгууллага, төрийн компани байгуулах замаар шийдэж байгаа учраас төрийн энэ төсвийн зардал чинь буурахгүй. Төсвөө зөв төлөвлөх юм бол орлого маань бол хангалттай бүрдэж байна. Бид нэр ямар нэгэн хүндрэлд орохгүйгээр цаашдаа өмнөх жилүүдийн сургамжаас те дахин хүндрэлд орохгүйгээр ийм явах. Хамгийн гол авах сургамж маань энэ зэсийн баяжмлын экспортын орлого өнгөрсөн 10 жилийн дотор 4 дахин өссөн байна. Гүний уурхай ашиглалтанд орсноор энэ үр дүнгууд гарч ирдэг. Тэгтэр бол бид нар сүүлийн 10 жил, ялангуяа сүүлийн хэдэн жил бол 5 жил урд нь хийсэн засгийн газруудын сайн суулгасан юмны үр дүнг хурааж авсан жилүүд л байсан шүү. Оюу толгойд ил болон 70 дуурайхан өнөөдөр ашиглалтанд ороогүй экспорт ингэж нэмэгдээг байсан бол 2.9 тэрбум долларын орлого тэр чигээр буурах нь шүү дээ. Тэгэхээр өнөөдрийн 10 сарын байдлаар үсэд байгаа төсвийн орлогын тасалдал маань үүнээс ч ихээр тасалдах байсан байна. Оюутны засгийн газар унаад Зандан шатрын засгийн газар байгуулагдахад бизнес эрхлэгчид, баялаг бүтээгчид тэр дундаа томоохон аж ахуйн нэгжүүд ер нь бол ингээд айд сүлээснээсээ жоохон задарлаа гэж харсан. За энэ бизнесийн том арааг дагаад за бизнесийн одоо энэ арааны эргэлтээс ингээд аж ахуйн нэгжүүд жижиг дунд үйлдвэрлэлүүд дагаад ингээд хөдлөн гэдэг бас том хүлээлттэйгээр төлөвлөлтөд гарсан. Яг ажил аваад харсан чинь үнэхээр бүх шатанд арайчтай гэсэн юм болд ирсэн. Нэг ялангуяа төрийн эмчийн компаниудын дундын бүх шатанд төсвийн байгууллагуудын удирдлагуудын төвшөнд арайчтай одоо хөр зурчаад хүүтэн сэтгэлтэй хандж байгаа юм шиг ийм дүр зураг ажиглагдсан учраас шийдвэр таарах хэмжээнүүд явах шаардлагатай болсон. Олон хүнийг ажлаас салгах өөрчлөх шаардлага болсон. Яг бид бүхэнд амлаад байгаа одоо цомхон төр байх ёстой гэж ярьдаг. Тэгсэн хэрнээ одоо жишээ нь мэржлийн хяналтыг буцааж гаргаж ирнэ гэдг нь маш том бүтцийг буцааж амлуулж байгаа ийм хэлбэр болчихж байгаа. Тэгэхээр ярьсан зүйл нь хийж байгаа үйлдэл хоёр нь бас зөрүүд байгаа юм болов уу гэж харж байгаа. Тэгээд төсөв дээр бас нэг давуу тал нь гарсан нь бол олон нийтийн одоо санал асуулгыг явуулсан. 400 гаруй мянган хүн төсөв дээр санал өгсөн шүү дээ. Иргэд аж ахуйн нэгжийн саналыг авсан бол тэрэнд тусгаж ажиллах ёстой байтал хуурч байгаа юм шиг одоо үйлдэл гаргасан нь бол зарчимгүй байна гэсэн тийм сэтгэл төрсөн учраас өөрийнхөө байр суурийг илэрхийлээ явсан. Татврыг бүрдүүлж өгөхээр орлого нь байхгүй. Орлого нь тасарсан аж ахуйн нэгжүүд. Тэгээд татвараа төлж чадахгүй байнгут дансыг хаагаад яг энэ мөчид дэд сайдын асуудлыг оруулж ирнэ гэдэг бол улс төрийн утгаараа ч гэсэн цагаа огт олоогүй. Нийгэм эдийн засгийн хувьд ч гэсэн нөгөө л нэг төрийг улам данхгар болгож төсвийн зарцуулалтыг л нэмэх гэж байгаа ийм л зарчимгүй явдал. Дээрээс нь торгуул алданг ногдуулчихсан ийм хүнжил болж өнгөрлөө. Эдийн засгийн төлөвлөгөө тооцоо судалгаа гэхээсээ илүүтэйгээр улс төрчдийн популист амлалтыг хэрэгжүүлдэг ийм эдийн засагтай, ийм бодлоготой болсноос болоод тооцоолоогүй эрсдлүүд маш их гарч ирсэн. Яг хүн жил байвал өмнөх төр олон шокуудын үргэлжил явж байгаа. Сүүлийн жилүүдэд төрийн албаны бүтц одоо төрийн захиргаа олон төрийн хэсэг аль аль нь ороод маш хэмжээгээр хурдтай нэмэгдэж байна. Тэгэхээр бүгдээрээ одоо айхтар өндөр бүтээмжтэй ажиллаж байгаа мó үйл тийм шүү. Одоо хэлсэн үгнийх нь өсөрсөн шүс шатаж амжаагүй байна. Сар гарангийн өмнө данс хааж татвар авдаг бизнес эрхлэгчтэй дарамтлагдаг энэ үйлдэлийг зогсооно гэж хэлээд дуусаагүй байхад одоо
хэдэн мянган аж ахуй нэг дансаа хаалгачихсан. Татврын өртөө он гараад ер нь бол энэ хувийн хвшлийн хэдэн хувь нь үйл ажиллагаагаа зогсооход бэлэн байна. Татвар авдаг мөртлөөсөө буцаагаад аж ахуй нэгж байгууллагадаа аж ахуйн байгууллагуудынхаа үйл ажиллагааг дэмжсэн бодлого байдаггүй. Буцаагаад авсан татварыг иргэдэн хуваарлдаг ийм систем байдаггүй. Одоо бол бид нар зүгээр хөдөө бочоод явж байгаад яг адилхан байгаа байхгүй. Юу ч болж магадгүй. Одоо буцааж энэ аж ахуй нэгж ямар юмных нь 12 сарын ашиг гэж нэхэх дээ. Газар тариалангийн компани, барилгын компани, замын компани, уул уурхайн компани. Энэ улирлын онцлогоос нь хамааруулаад татварыг хурааж авдаг юм системийг нэвтрүүлэх хэрэгтэй шүү дээ. Яриад л байдаг хийж байгаа юм байхгүй. Гэхдээ бол манай аж ахуй нэгж иргэд манай үнийг бол даваад гарцсан. Өндөр хийдэг баялгаа бүтээгээд шинэ онтойгоо золгож байна. Одоогийн энэ бодлого маань болохоор шинэ ажлын байр бий болохыг одоо хязгаарладаг. Дээр нь яагаад тэгэхээр маш өндөр юм татвар нийгмийн даатгал маань өөрөө шууд яаж байгаа гэхээр одоо нөгөө ажлын байр бий болгоход тэнтэй холбоотой хөдөлмөрийн орлого дээр бол 24-өөс 26% юм татвар ногдуулж байгаа бодлого болчиход байгаа байхгүй. Тэгэхээр бизнесүүд жишээлх юм бол нэмж ажлын байр бий болгохын тулд яах ёстой вэ гэхээр тэр бий болгосон ажлын байрныхаа ажлыг хийх хүний орлого цалин дээр нь нэмээд дахиад 20% татвар төлөх ёстой болчихно гэсэн үг. Одоо татварын багц бол боогоо тавьчихсан байх шүү дээ. Нэлээд юм хүлээлттэй бол харж исэн. Нийгмийн дат энэ хоёр хуулиар батлаад өгчих юм бол энэ чинь өөрөөсөө дахин юм сэргэлтийн үе гарч ирэх байхгүй. Эдийн засгийн эрхчлөөний хууль сонсогдоод байна. Гэхдээ бодтойгоор бас орж ирээгүй байна. Улсын хурал дээр одоо хүртэл энэ тухай хэлцээгүй. Дандаа дарга нарын томилгоо санал ширээний хуурилт явж байна. Одоо Герман, Европын улс орнууд тэр ногоон салбарын сайд ногоон намын төлөөллүүд байж идэг. Тэгээд тэр ногоон салбараа хариуцаад тэр чиглэлээр ажиллаа хийж идэг. Тэгэхээр энэ бол дэлхийгээрээ байгаа үндсэн жишг. Тийм болохоор байгаль орчин уур амьсгалын салбарыг иргэний зориг ногоон нам үзэл баримтлалынхаа хүрээнд удирдах байна гэдэг бол хариуцаж ажиллаж байна гэдэг бол суудлын 8 гэж хэлэх нь дэндүү өрөөсгөл зүйл. Засгийн газар дээр хяналт шүүмжил 2 их л байгаа юу гэхээс биш багдана гэж хэлж байдаггүй. За дахин цаасаа монголчууд бүгдээрээ л онгочсон шүү дээ. Зөвхөн би ч биш. Тэгээд амтаа явж чадахгүй. Салгалаа тэгээд сүүлд их нэртэй машина бариулж гэж байгаа чи. Ачаа сунгадатлаа. Яа. Бэлтгэл сургууль дээр л байнга тавтыг нь удаал. Тэгэл ер нь бол тулсан юм дор хүн гэж байгаа юм шиг. Эдэж эхнэр хүүхдээ ээж аав багш эхнэрүүд маань ээж аав эхнэрүүд маань гин. Яг ингэж байгаад би нэг юу дээр орсон ш. Монгол наадамч гэсэн бидний амгшуулсан. Гол яг зөв наадам бэлтгэлийг бол Баянгур аймагта 4 сар гаргаж очигээд багш хүн одоо энэ жил зарж байгаа зам болмоор. Тэгээд 26 он төрүүлнэ гэл. Тэгээ би нөгөө хөдөө явж байгаад дөөр ганц нэг барилж ирсэн. Дандаа л яг нэг аймаг зултай, сумын зултай бөхчод манай байгаа. Дандаа нөгөө дээгүүр төхөм авсаргаа сурах гад нөгөө ч баг. Давхар хамаа олгоо явлаа. За энэ хоёрын барилтаа бол ийм л одоо хурдан төргөн шуурхай барилтаа болно. Тэгээд 5 он дээр өөрөө ч мэдлгүй. Нөгөө яг нөгөө бас хэдэн өдөр барилчаад ирсэн үний эрхлээсрэл дээгүүр нь давуулаад өө энэ чи юу вэ нэрээ. Бид одоо газ тавьчихсан. Ер нь Батмагна бол наадмын өмнө би төрүүлнэ гэдээсэн. Өнгөрсөн жилийнхаа бодвол бас харьцангуй нэг тийм нэг сайн байгаа юм шиг, муу gaaj байгаа юм шиг нэг тийм интернетд орсон шүү дээ. Гуйна арын шүрмс татаад. Тэгээ жоохон бэрхтэлтэй байж нэг 7 сургуулийн өрнж байгаа амралтай мэгтэй байж байгаа л ер нь орсон. Биний хоёрын давг үтсэн. Нэгийн даваа бол ер нь хүн болгоны хувьд л чанга байдаг. 5 6 7-ын давг үзэг байхгүй. Гэхдээ шүлжээ орж гараал муу ангуут нь тэгэл за ерөөсө завхны аймгийн төв орж зургатаар үзэгээл. Тэгсэн би 6-д авчаад залгасан. Тэгсэн багшаа цолгоддог. Зам бол яагаад өнгөрөхгүй бил шүү дээ. Шарон зам. Хамгийн барилдаанд тардгүй хоёр бүхтэр унчиж магадгүй жоохон болгоомжлж байсан. Тэгэл яг аймгийн төв рүү яг ороод ирсэн чинь за багшаа баталж зараад авчлаа гэхгүй л.
За минь төрүүлчээ залгаараа гээл. Тэгэл би чинь салгаж байгаа, салгаал уйлж байгаа штэ. Өмнө би зааланд Баталцаахыг нэг 2 3 гар атсан юм аа. Тэгтээ надад чигээр ачаадсан. Тэгээ тэр өдөр би ч ер нь гоцол чигээр гаргачаад байдаг. Тэр өдөр нэг зайлаа маягтай нэг тойруулаа гарцсан. Гой зүтгэн зүйтэй өндөө шилдээд гарчсан юм байна. Яа долоогийн даваа зааны даваанд ийм бэрэлдээ ирмэж одоо хинч таагаагүй. Тэр цаанасаа л ороод ирсэн ш тэр тойруулаад гараач байгаа. Тэгээ би Баталцаа заанаа давчих юм бол төрүүлэх гэж бодож байгаа байхгүй. Хамгийн чанга надад санагдсан өрсөлдөж бол би бол бүрэн төгс аврахыг бол ер нь баг хүн болгонд л хэлж байна. Ер нь өмнө нэг л таарсан. Тэгээ энэ жилийн наадмаар ингээ 2 дахь таарч байгаа. Даврахтаа ямарсан өөрөө бод сонсон мэхээр л барилдыг гэж бодож гарсан. Бүрэн төгсийг заалны барилданд хайсан шиг амархан гэж бодоод дайраад хийсэн байхгүй юу? Тэгэл барьж бол өөрөө хийж чадах хамгийн сайн мэхэл гараал хамгийн түрүүнд хийж байгаа юм чинь. Тийм ээ. За давхар амсаа. За харцагдсан. Яг тэрэн дээр л ерөөс бүх юм кодлж байгаа байхгүй. Дархинд нь эвгүй очсон. Тэр бол бүрнээ аваргаас өөр хүн бол юун дээр давхар амаад явах хэмжээний очиж байгаа байхгүй юу? Яг ингээл барихад бол аваргын ингээд яг цаана багцах нь бол айгуу чанга баяртай ингээл санагдаад согноод. Яг өмнө нөгөө давхар амуулаад унтсан хүн чинь бас нэг тэрийг л аргалчил болчихно гэсэн өөрөө тийм бодсон ба шүү дээ. Тэгээ салаад буцаж нийлээ дахиад урд шилдэ явж гингуудаа аварга нэг жоох нөмрөө зайтай ирсэн. Би энэ дээр дохио бочвол болтгон бахтаа гэл амар чанга хэлжсэн байхгүй тэрийг яг бүрнээ авахтаа барилж яхад. За ямар ч байсан ивэн тааруул давхар амаагаа орой. Болохгүй буцаа гарч гисэн тооцоотой л тогсон. Тэгсэн би яг ингээд орон дээрс өндөөдөг байхгүй юу? Тэгсэн чинь нөгөө дохио болсон. Аварга хийж нилээн дээрээс дарж ирсэн байхгүй бүр ингээд мэдигдээд чээж нөмрөөл за ер нь нөгөөс нь орохоор болчихлоо. Тухайн тэр нэг тохиол гарах шин тийм бодож байгаа юм. Тунаад орсон. За дахиад цаасад Монгол улсын гарь цолны бодлыг хангаж байна. За үзүр төрөө эхлэхэд бол ер нь бол би угаасаа яг өөрийгөө таавна гэсэн бол 100% ихтэй гарсан. Тэгэл сайхан мехнүүдээ явж ийсэн чинь нэг үз толгойгоо оруулсан. Яг л одоо улсын баяр наадмын үзүр төрөний барилдаа. За толгойроо давшин гутацсан. За аль нэг суугаангоо хот гараад ирчих хөлөө. Чөлөөтөн учиртай даа гэж бодоод. Тэгээ нонд нь бодоод чи одоо төрийн наадам төрөө үзэрт байж одоо яг наан доороо юу гэж байгаа гэж бодоод гидээсэн тэр оронд жоохон зайхарсан. Тэгээ би чинь тэсэхгүй хүчтэй гал орилол босоод ирсэн чинь дөөч доороос гараад ирдээ. Гараад ирсэн. За одоо босгочлоо одоо. За магнаа гараад ирсэн. Гол зүйл тэр болсон. Тэгэл мэдээж бэлтгэх сургууль дээр л байнга тавтдаг нуудаал. Тэгэл ер нь бол тулсан юм дор хүн гэж байгаа юм чинь. За энэ хавраа их хотно зураг гараачлаа. Гараачаа сунгаад атлаа. Яа. За ингээд. Тэгэл наашаа жашаагүйгээл ойлаад л. Дотроо тийм нэг хүлээлтээс учраас өөрөө ирэхгүй. Болгоомжлолтойос учраас өөрөө ирэхгүй тесэрсэн байна. Тэгээд авчингууд нь тэгээд тэргээр чи юу болж байгаа. Ямар санда наашаа завхраа наашаа гараад шин 12 өнгөрөөгөө гарсан машинаа барьж чаддггүй. Тэгээд амтаа явж чадахгүй. Салгалаа тэгээд эсвэл их нэртэй машинаа бариулж ирж байгаа чи. Мөрөөдөж байсан юм тэр ингээл биелэнгүүд хүн тэгээд өста бас л өвөр хэлэх аргагүй баярлалтай хэлсэн шүү дээ. Өөрийгөө үзээ тэгэл бас л тэгэл нэг жоохон хөвчиг ичгч юм шиг тийм л юм болж байгаа чи. Айгу бас хөөрхөн гой санагдчихлаа гэсэн. Хараад ер нь бол дэвжинээр гараад бол бас чанга штэ оноо гэж. Яг ингээл бэлтгэлийн цаг ихсэн л бол тэгэл юм үзэл заримдаа загнаал, заримдаа цодоол, заримдаа аргадаж үзэл янз бүрээр болоод бэлтгэлийн цаг бол дууссан штэ ер нь бол. Тэгээ хатаа чинь энэ тэнгэр явангууд өвсөрдөг багш шиг. Доолт багш биш шүү дээ. Монгол хотын зөрүүд гарч ичсэн. За начингийн аав нэрсэн баха. Аюу шарслангаас хойш 76 жилийн дараа. Тэгэл энэ жил чинь Баянгарын аймаг гэлтгөө Монголын бүх ард түмэн баярлалаа. Надаас илүү өөр монголчууд хүртэл манай баян үлгэд хүртэл аюу гоё дуулж илээ. Тэр дуунуудыг тавьчил бараг дээр авах юм. Даваа тугад орж ирж байгаа болохоор хонгордогдод болцсон шүү дээ. За тэгээд төв зөнгөлөхөд хонгор нутаг ижлээд эхлэх шиг боллоо шүү.
Би ч одоо тэгэл машинда тэр дог сонсоод энэ бичлэгийг хараад тэгэл явж идэж тоол зам маамд. Тэгэл нэг огчх мэдрэмт төрөөл тэгэл. Тэгээ дан баян онгорчууд гэсэн Монголын хүмүүс тэр даяараа сайхан байрлал ажиллаа наадам бол сайхан болж өнгөрлөө. Бас монголчууд бүгдээрээ л онгорчсон шүү дээ. Зөвхөн би ч биш. Төр бүх морь сор төр ёсны баян наадам байхгүй. Энэ жил Баян Онгор аймаг түүхэнд анх удаа азраны төрөг авсан юм байл. Тэгэхээр юм сонин давхцалтай сонин байгаа үстэй. Тэгээд сур харваан дээр гэхтэл хөдөө сумандан бэлтгэл сургуультаа хийгээд төрийн наадам дээрээ хоёрт орсон байгаа шүү дээ. Монголын төр өртөөрөөс уламжлагдж ирсэн наадам соёл хоорондоо бас тал тухамсар хүн холбоотой байж магадгүй. Монгол баг дэлхийн аварга болж байна. Цомыг тэнгэрт өргөж нэрээ мөнгөллөө. Бид улсаа дахин агуулгаж шинтгэлийн хөтөлбөрөөр хэрэгжүүлэх юм байна. Миний хувьд бол ингээд хэцтэй тоглохыг амар хүсэжсэн л та. Orion sets it on the baseline. Mongolia. Тэрбум 400 сая хүн амтай хятадын багийг 3 сая хүнтэй Монгол улсын багтуу залуучууд хожно гэдэг чинь бас агуу амжилт биш юм уу? Тэр үед ерөөсөө би юус чаагүй талбайтар гараад эхний зориулсан FIBA-гийн түүхэнд хамгийн том тэр апсетийг хийж чадсан. Гоё тамирчин болж байгаа нь өндөр итгэж чадахгүй байна. Охтын баг дэлхийн арга мөнгөн медаль 3 өрчөнд 3 сагсан бүхэн хэмжээнд хүртсэн. Одоо дэд аврах болсон үсэнд. Миний хувьд бол ингээд хэцтэй тоглохыг амар хүсэжсэн л та. заавал хожно гэж бодчихсон байхгүй юу? Ер нь бол ингээд амар дотор ингээд шар хөдөлгөөд оолын харсан штеп ингээд тэгвэл тэрэн дээр ингээд за одоо л би хийх хэрэгтэй тий. Би чадна гэж амар бүртгэлтэй байсан. Тэгэл эхний шигтэл дээр алдаа бисаад мөр самлаа аваад тийм өчиг зүгээр ингээд ингээд өөрөө хүртэл гайхсан тэгээд тэр олон жилийн нүр их хөдөлмөр төвчээр тэсвэр хатуужил бүх бараг амьдралаа зарцуулсан тэр энерги шингэсэн байгаа байхгүй юу? би надаас бараг ихэн тийм гарддаг байхгүй юу? Тэгээд тэгвэл яг дэлхийн аврагыг ингээд яах аргагүй ингээд бүр ингээд тэр үеэр ингээд дотор хүмүүс маань ингээд дотроосоо ингээд гарсан л ах гэж би үзсэн. Тэрбум 400 сая хүн амтай хятадын багийг 3 сая хүнтэй Монгол улсын багтуу залуучууд хожно гэдэг чинь бас агуу амжилт биш юм уу гэдэг утгаар хэлсэн. Яг л юмштэй хүмүүс шүү дээ. Хүмүүс л яг ингээд нэг өсөө ургуулдгүй тийм ингээд халмагстай болохоор ингээд эдгээр эрэхтэй юм уу эрэхтэйдэн тоглуулаач тийм эмхтэй хүмүүстэй яаж тоглуулаад амгаацгаа гэж жоохон жоб мэй хэлчихсэн хүмүүс тэрээс л яг л эрэхтэй шиг юм. With one more to go. She hits it. Not enough time for the Americans. Mongolia will win. Anything is possible. Саксны хор Америкийн багийг хожно гэдэг чинь агуу биш юм уу? FIBA-гийн 393-ын түүхэнд хамгийн том апсет гэж байгаа байхгүй. Боломжгүй гэж бодож исэн зүйлийг одоо FIBA-гийн түүхэнд хамгийн том тэр апсетийг хийж чадсан. Хинч биднийг хожно гэж тэр төсөөлөөгөө. Зарим огт боломжгүй юм дээр манайхан ялаад байгаа үстэй тий. Өмнө тоглохдоо ер нь хэл айдаг байсан бол тэр үед ерөөсөө би юус чаагүй яагаад гэвэл бид зүгээр нэг л хүн юм чинь би бэлтрээ жоо илүү байж магадгүй тэгвэл тагч талбай ч юм уу одоо юу гэх дээрээс нь Монголд зохион байгуулалт байгаа гэдэг утгаараа ерөөсөө юунаас чаагүй судалгаач маань хийсэн биднээс ямар шаардлагатай байгаагүй Америк гэдэг згсэн өмгийн одоо форум згсэн өмгийн бүрэн гэдэг утгаараа яг Монголын багт тэгээ Азийн эдгээр баг тарихын баг зүйлэг байсан баг. Тэр мэдрэмжийг бол одоо хизээш мартахгүй хаа. Комеди амждаг байхгүй юу? Зүүн чинь тэн дээр ингээд ингэсэн. За одоо ч болох байхаа арай их хөжчлөө тий.
Америкийг чожин жигж байх вэ гэдэг team committee би бүр одоо шилацсандаа ингээд скриншот хийгээд тэгээд тэр оройн ингээд үзэж чаад за харж байгаарай гэдэг дотроо бичсэн. Хэрвээ Монгол хэр очил яах вэ гэдгсэн яг FIBA-гийн ажилд Монгол очих юм биш үү төсөө хосон ч гэдэг юм уу яг хүн болгоны одоо дотор те Монгол одоо арай л барахгүй байх та ч юм уу те эсвэл сайн үзэх байх та гэсэн бодол гойлог байсан бол хожин гэж ямар ч бодог байх. Маад судалгаач магадгүй бид нар л өөрсдөндөө сэтгэжсэн байна. Би дөрөв өөрсдөө ингээд хожноо гэж гарцсан. Тэгвэл талбай үзэж байгаа хүмүүс бидрийг хождог. За тэр угаасаа л нэг байдлаар угаасаа нэг оноо 2 оноо орчим хожигдох байх. За бисрэл гэж бодсон баг. Би бол Америкийн багийг өөрийнхөө нутаг дээр эх орондоо ялах болов гэж итгэжсэн. Би ингээд шүмжмэн онтаг миний зүрхтэйсэн. Яагаад мэдгүй өөрөө ч ойлгоогүй тэр. Яг үүндээ тэрийг ингээ хоцсны дараагаар ингээд бас боломжгүй зүйл гэж байдаггүй юм биш үү гэдэг бас бодлыг одоо ингээд ойлгосон гэх юм уу? Тэгээд одоо яг ингээ эргээд бодоход бол ингээд маш их бахархал төрж исэн. Тэгээд тэр тухайн мөч тэр тухайн амжилтыг одоо биелүүлэх юмсан гэдэг мөрөөдлийг тээж одоо маш олон жил хичээл сургалтаа хийж маш олон жил хичээсэн. Дэлхийн аваргаас медаль авж ийн гэдгийг мөрөөдөж илсэн болохоос яг бас авж байхдаа бол одоо бас итгэж өгөхгүй л байсан. Олон эмэгтэйчүүд, олон охтуудад спортод хайртай эмэгтэйчүүдийн олон багуудад урам зориг өгсөн болов уу гэж найдаж байгаа. Монгол улсын 6 залуучууд авраг авч цомыг тэнгэрт өргөж нэрээ мөнгөллөө. Яг бидний зөндлөгийн авраг дуусаад те Монголын дараа нөгөө нэг яг авраг авч ирсэн болохоор нэг Монголд нэг шоу болж ирсэн. Тэг ингээд хоёлын зэрэг ингээд пүн гэл гараад ирсэн. Манай багийн болоо цэцэг гэдэг нэг охин 910 гэдэг тэр залуутай бүр үнэхээр адилхан байхгүй юу? Тэгээ тэр хоёрыг нийлүүлэн ингээ нэг тиймэрхүү хөвгчлөлтэй юмуд хэлэх явчихсан. Тэг ганц хүн дутуу Монголчин 5 гишүүнтэй манайх 4 гишүүнтэй тэгээд одоо яах вэ? Тэгээ болоогүй. Шин залуу үе дэлхийн дэвжээнд Монголынхоо нэрийг дуурсгаж байгааг бас агуу гэж хэлэх бүрэн хэрэгтэй ард юм бид нар. Тийм учраас үнэхээр манай залуучууд бол Монголын шинэ итгэл юм. Би нөгөө 2008 оны 8 сарын 8-нд эхэлсэн Бээжингийн Олимпийн энэ үеийг би бас жишээ болгож хэлье. Тэр үед 7 сарын нөгөө 1-ний үүмэнээс болоод онц байдал зарлчихсан. Цэрэг ороод ирсэн нийгэм маш одоо гондуу бүгд бухимдуу ийм үед анхны одоо алтан медаль нэг шөнийн дотор монголчууд ямар сайхан байсан тийм ээ. Яаж нэгдсэн, яаж сэргсэн. Тэр үл шууд сэргэлтийг авчирч ирсэн. Үн цэнийг ойлгосон. Тэ Монгол хүн гэдэг чинь ер нь айгүй чадвартай, үн цэнтэй хүмүүс юм байна гэдгийг ойлгосон. Тийм гоё бахархал төрүүлсэн бас жил болсон. Бас сайн цаг ирж байгаа бол гэж мэдрэмж төрсэн. Шинэ үе их мундаг байна. Олон монголчуудад бас итгэл найдвар төрүүлсэн байх гэж бодож байна. Залуучууд ер нь Монгол орныг нэгтгэсэн, үзэл санаагаар нь байлдан дагуулсан, манлайлсан бас юм сайхан жил болсон юм байна. Намрын ээлжид чуулган нээснийг бэлтгэжээ. Төр нь үндсэн хуулийн чиглэлчлээ шүү дээ. Монгол ардын нам тагарал байна. Энэ бол үндсэн хуулийн төрчил болно гэж бол байхгүй. Зарчмын хувьд ёс суртахуунууд үнэхээр зөксгүй харагдаж байна. Энэ нь өх хурлын хувьд үндсэн хууль зөрчиж байгаа. Гөрийн эрхийг хууль бусаар авах үндсэн хуулийн зөрчил рүү орлоо гэж үзэж байгаа. Зорьсон зорилгодоо хүрч байна. Хэрвээ амар баясгалан гэж хүнээр намын дарга болгох юм бол Монгол ардын нам нүүрсний улгаачдын нам болно. Улсын их хурлын даргын албан тушаалаа өөрийн хүсэлтээр хүлээлгэн өгөх хүсэлтэд гаргаж албан ёсоор мэдэгдэж байна. Худлаа шүү дээ. Та нар бүгд нүүрсэж шүү дээ. Үндсэн хуулийнхаа дагуу үйл ажиллагаагаа явуулцгаая. Шийдвэрийг хилцэж байгаа асуудал ийм хаалттай байдлаар явж байгаа юм бэ. 30 хоногийн дотор нь томилно гэснийг зөрчсөн байна. Хуулийг хамгаалдаг байгууллагууд маань
өөрөөсөө хуулиа зөрчиж явна гэдэг бол болохгүй зүйл гэж миний хувьд харж байгаа. Шулуун хууль гэхэд ер нь бүх шатнд хүмүүсийн ашиг сонирхлыг хөндөж эхэлсэн учраас улс төрийн тэмцэл үүссэн. Тэгэхээр энэ жилийн хувьд бол улс төрийн хувьд маш тийм одоо халуун жил байлаа. Ягдгүй л одоо засгийн газраа огцруулаа, их хурлын дарга бол ер нь огцрдгүй шүү дээ. Их тогтвортой байдаг. Гэтэл их хурлын дарга огцрууллаа. Ерөөсөө ийм байна. Мөнгөтэй хүмүүс чинь хүчтэй зодтолт юм хоорондоо. Хоёрд бол хоёулаа мөнгөтэй болцсон байсан. Нэг нь жоохон мөнгө зүгрэг муутай байсан бол ингэж хүчтэй зодтолдохгүй л шүү дээ. Хэн нь илүү 27-28 оны нэр дэвшилт болон ирж байгаа тэр эрх мэдлийн хуваарлтанд илүү жин дарах бай гэдэг л зодон байлаа шүү дээ. Айлын энэ хагарал дээр бол энэ улс төр талаас харах юм бол зөв зүйл боллоо л гэж үзэж байгаа. Зандан шатрын засгийн газрыг огцруулахтай холбоотой улсын хурлын санал хураалтыг бол үндсүүл зөрчсөн гэдэгт бол итгэлтэй байгаа. Бид тэр байр суурин дээр байгаа. Гэхдээ үндсүүл зөрчсөн энэ асуудлыг шийдэхдээ үндсүүл зөрчүүлэхгүй л байхгүй. Дэмжихийг дэмжих гэдгээр хураалгах гэхээр нөгөө огцруулахыг хүссэн хүмүүст эрсдэлтэй байсан учраас нөгөө үндсэн хууль зөрчсөн тэр хувилбараар нь дүүрсэн хэрэг гээд хураалгачихж байгаа байхгүй юу. Тэгэл шууд үндсэн хуулийн зөрчил орчих. Яг энэ зодон чи яг үндэ нэг ард түмнээ хайрлаа зодтолдод байгаа юм шиг шүү дээ. Нөгөө нэг амар их данхаацсан их төсөв их мэдэл төр хин нь очиж суухгүй хиний фракц тэрний эзэн болох вэ гэдэг зодон сая бараг 6-7 сар үргэлжлэлээ шүү дээ. Би бол одоо үжил баримтлалын төлөө байсан гэж харахгүй байна. Эрх мэдэл, албан тушаал. Миний харж байгаагаар доторх асуудлуудаа зэгцэлж чадахгүйгээр нэг нам юмаа гэд нэг хүмүүсийн одоо хулгайг хаадаг байдал үргэлжлэх юм бол энэ чинь Монгол улсад бол өөрөө аюултай одоо Монгол ардын нам нь өөрөө хор тавтар болж хувирахаар юм л та. Цаашид давтагдаж болохгүй ийм муу зүйл жишг одоо доголдол үссэн гэдгийг бол одоо бас хаана хүлээмжшэрч дараадаа энэ алдааг бол бас гарахгүй бах тэр онцгой анхаас ажиллах хэрэгтэй гэж харж байна. Өнөөдөр тэр цэцэг хүртэл одоо хин нэг нь хянах тухай асуудлыг ярьж шүү дээ. Тэр энэ бол үнэхээр одоо энэ 25 оны энэ одоо улс төрийн хувьд бол одоо хамгийн том асуудал болж түүхэнд бичигдэх ийм л одоо үйл явдал болж байгаа. Ерөөсөө ямар ч чичгнүүр байсангүй шүү дээ. Бүр ингээд бүр сүултээ цагаандаа гарлаа шүү дээ. Ийм цагаандаа гарсан байдлаар энэ эрх мэдлийнхаа төлөө тэмцэлдэж байгаа юм бэ? Эдгээр чи ямар амар болцсон байгаа юм бэ гэдгийг хүмүүс тэг хөшигний цаанаас биш яг тайзан дээр тэр хүмүүсийн зодоныг харсан давуу тал байсан болов уу гэж бодож байна. Мөнхбаатар гээд хуульчин сайд байсан. Иргэдч баг нэрийн тогтоож амжилтгүй хуульчин сайдаа өгөх болно л дээ. Тэр хуульчин сайд бодлоготойгоор ярилцлага өгсөн нэгэн тохиолдол гарсан. Тэр ярилцлагын гарчиг нь юу байсан бэ гэхээр би хэрэг ярьдаг биш бодлого ярьдаг сайд байна гэсэн гарчиг байсан. За Зандан шатар ерөнхий сайдад бодлого ярьдаг биш хэрэг ярьдаг сайд хэрэгтэй болсон баг. Сайд нар бол улс төрийн томилгоод байдаг. Хэрвээ асуудлын шалтгаан улс төрийн шалтгаантай бол тэндээс улс төрийн шийдэл гарах хэрэгтэй. Тийм учраас энэ бол мөрдөгчийн томилгоо биш улс төрийн томилгоо байсан. Үнэхээр тэр нүүрсний хулгай гэж яриад байсан тэр хүмүүс нь хариуцлага хүлээх юм уу? Нүүрсний хулгайд холбоотой гэж хичлээд байсан хүмүүсээс нь хэдэн төгрөгийн хөрөнгө хураагдаж хэдэн хариуцлага хүлээж энэ Монгол төрөөс зайлах юм бэ? Би бол энэ ардын намын үлдээс хамгийн муухай жишгийг улс төрийн нам Монгол төрийн эрх мэдлийн төлөө төрийн эрх мэдлийг өөрийн ашиглаж төрийн арга механизмаар улс төрийн намынхаа дотоод асуудлыг шийдэж болно гэж боддог энэ итгэл энэ үйлдэлүүд энэ бол Монголын улс төрд цаашд урд өмнө байгаагүй их хар муухай жишг тогтоолоо. Хизээ нэгэн цагт бол одоо буцаад энэ асуудал сөхөгдөж сэргийгдэж л ярих л болов гэж харагдаж байна. Одоо улс төрийн зөрчилтэй маргалдаантай үед ажил аялал бас зэрэгцээ зарлдаг. Нэг талаасаа тэр хүмүүсийн бодит шаардлага юм. Нөгөө талаасаа хөөргөддөг тийм улс төрийн яг тэмцэл дунд болж байгаа учраас тийм ээ. Улс төрийн зөрчилдөөн дунд болж байгаа учраас энэ бас өөрсдийн талд ашигтайгаар ашиглаж хэвлэл мэдээлэл сошиал сүлжээ бүх талаараа дамж шахалт үзүүлэх ийм уур амьсгалын төсөв батлах үйл явц 2 сар үргэлжилсэн. Үр ашиггүй зүйл зардлууд дээр гишүүдийн нөлөөллөөр асар хэмжээний хөрөнгө оруулалтууд тавигдсан. Бид нар юуг чухлыг одоо юу гэдгийг эренбилж чадаагүй. Чухалчилж чадаагүй. Мэдээж хөшгөний ард бол энэ аль аль тал нь
энэ төсөө ямар ч гэсэн явуулчихаа гэдэг ийм л одоо зүйлийг ярьж байсан. Бусдаар бол одоо тэрнийг ингээд унгаагаад тэрнийг нь болиулаад гэсэн ийм зүйл ярьж оржсэн тийм зүйл байхгүй. Өнөөдөр бол хангалттай сөрөг хүчин байж байна. 42 гишүүнтэй гэдэг бол хангалттай том тоо. Тэгэхээр энэ хэмжээнд сөрөг хүчин бол өөрсдийнхөө ажлыг маш сайн хийх ёстой. Одоо за гараахан чадахгүй байна л гэж харж байгаа би. Арчилсан намын үед улс төрд маш удаан урт хүйтэн өвөл болсон байхгүй. 2024-2025 он бол сайн хавар ирж байна. Ямар нэгэн дотоод хэрүүл зодоонгүйгээр тайван эрүүл саруулаар урагшилж чадлаа. Хүчтэй улс төр хийсэн жилиг өнгөрөөлөө. Азар нөгөө хоёр эрдэнэ огцорж иж өстой азар. Тэгээд нөгөө юм ингэж гарч иж тэгээ одоо харин ардсан нам маань яг жинхэнэ байх хэвээр байран дээр сүр хүчнийхээ байр суурьнд орчлоо. Одоо энэ парламент шиг парламент болж ин гэсэн үг. Сүр хүчин одоо илүү сүр хүчний байр суурин дээр одоо л очиж байгаа ах гэж харж байна. Монгол ерөнхийлөгч улсын хурлын тагимд орж ирээд намайг байхад үндсэн хуулинд хэн нэгэн эрх мэдэлтнийг хадах, эрх мэдлийг сунгах, үндсэн хуулийн өөрчлөлт орохгүй гэдэг үгийг хэлсэн. Энэ бол бараг энэ 25 оны хамгийн шилдэг одоо эерэг олттой баталгаажуулсан үг гэсэн баг. Монгол улсын ерөнхийлөгч улс төрд хүчтэй нөлөөтэй тухайн их олон үгийн шаардлагагүй. Одоо Монгол улсын ерөнхийлөгчийн хяналтанд ор байна. Энд тийм нуугаад ах юм байхгүй шүү дээ. Санаа зовоод ах юм байхгүй. Бүгд харж байгаа. Бүгд мэдж байгаа. Ялагдсан ялсан гэдэг энэ үг бол бас өөрөө зохимжгүй. Хэрвээ энэ парламентод одоо ялагдсан гэдэг зүйлийг дотооддоо яриад явах юм бол энэ парламентын гишүүд чинь бүгд л ард түмнийг төлөөлж парламент сууж. Тэгвэл одоо тэгээ ард түмэн ялагдсан хэлбэрлүүл иргэд ялагдсан хэлбэрлүү орохгүй. Тэгэхээр энэ ялагдсан гэдэг зүйлийг бол ярих нь өөрөө зохимжгүй. Тухайн үжил баримтлалын зөрчил үүснэ үгүй л үүссэн парламентын дархлаа өрөөс байгааг л илэрхийлэх гэсэн үг. Нөгөө талдаа гүйцэтгэх засаглал парламент хоёр цуг байх нь өрөөс буруу байгааг бодиттой нэг жишээ гэж хэлж болох бах та. Одоо чи бол энэ дэлхийн хамгийн муу хүмүүс гэж өрлөсөн байхгүй бол бүгд тохироондоо ороод бүгдээрээ сайхан ус болгоод за тэгээд одоо ард түмэн дээр ирлээ гэж сууцгаач л шүү дээ бүгдээрээ. Засгийн газар нь өөрөө парламентаасаа томилогддог засгийн газар парламентынхаа үйл ажиллагаанд бойкотлсон ийм үзэгдлийг бол үнэхээр ойлгоогүй. Энэ бол одоо самнасаа хэлсэн үзэгдэл болсон. Одоо бид нар энэ яаралтай энэ төр засгийн эрх мэдлийг багасгахгүй бол энэ одоо хэвийн хэмжээнээс хэтэрсэн байна. Улаан шугамаа давчжээ наадулчаа. Азар хоёр тал байгаа тулдаа явж байна. Энд чинь ингээд цул болчих юм бол ямар ч асуудалгүй дарангуул хүч болох гэж шүү дээ наадах чинь. Надтай надгүй эсвэл юу гэдэг чамтай чамгүй үр цайдгараа цаар. Энэ өөрөө систем тогтолцоо эрүүл байх ёстой л гэдэг өнцгөөс нь бид нар харах ёстой болохоос биш. Хүнээр бид нар төсөөлж болохгүй. Бид их хөвчлэн улс төрийг ингээд хүнжүүлж хараад тэр хүнжүүлж харсныхаа төлөө энэ хүн байвал ийм ашигтай цаашид өргөжлүүл ийм өгөөчтэй гэж хүнээр хардаг. Хинч байсан тогтолцоо ажилтдаг байх юм бол энэ бол эрүүл механизм. Үнэхээр багш нарын цалин бага байна. Аванс 700 бүхс мөнгө 800 мянган төгрөг авчих. Дарамт шахалт шат чатанд байсан үг бол тухайд бол маш их байсан. Энэ маягаараа үргэлжлэх юм бол энэ боловсролын салбар угаасаа дороотолд ороод дууслаа. Ер нь энэ 24.5 их найдын энэ урсгал зардлын ер нь 90 гаруй хувийг хуульчилсан байдаг шүү дээ. Хэцүү шүү дээ. Хоолч давхаа билнэ, нойр чүрхээ билнэ. Их л баг цайлан авдаг гэж сонсдог. Би ер нь бол бас өрөвддөг л дээ. 20 настай хүмүүсийг 40-оор жигсгээд тэр багшаас чанар шаардна гэдэг бол үнэхээр утгагүй үстэй тийм ээ. Гэтэл яг энэ цаг үед бүх юм тавцчихж байгаа. За ачаал нь маш их. Би одоо сүүлдээ багш болсондоо баг заримдаа харамсаж байна. За нэг хүнчлэхүй ирээр хөлөөж гэдэг үг бид нарт хэлж байсан. 2025 оны 1 сарын 9-өөс бид бүхний одоо эхний саналаа хургуулсан. Яманд тодорхой хэмжээний юм бодлого хийх ийм асуудлууд ирээгүй. 8 дугаар сард багш нарын бас төлөөллүүд яамны гадна ирж за ажилтнуудын цалин өсгөө амьдрахад бэрх байна гэдгийг одоо илэрхийлж эхэлсэн. Тэгээ улсын төсөвтэй холбоотойгоор нийгмийн баталгаа цалин өсөлттэй холбоотойгоор ямар ч нэмэгдэл алгаа гэдэг энэ асуудал дээр бол маргаа өссөн. Энийг ер нь тоодгүй. Альва одоо улсын төсөв хэлэлцэх үеэр ч юм уу энд ерөөсөө багш нартай холбоотой боловсролыг дэмжихтэй холбоотой төсвийг
одоо баг суулгадгүй шахуул гэж би өөрөө хувьд дүгнэдэг. 2024-өөс 25 оны хичээлийн жилд бол 4,000 гаруй буюу 5,000 хүний одоо багш ажилтны орон тооны дутагдaltaй ажилласан. Тийм учраас одоо ингээд өдий ийм байдалд хүрчихсэн. Аргаа бараад сая ингээд багш нараа нэг ажлын 13 хоногт ажил хайлсан. Багшаар төгсөж байгаа оюутнуудын 31% нь л багшаар ажиллаж байсан ийм л гашуун эхэлж байна л дээ. Тэгээд юуны хувьд одоо жилдээ багшлагаа болж багшийн ажилласаа болж байгаа хүний тоо бол бүр 12 ороод ирсэн. Нилээдгүй олон жилийн хугацаанд бас нэг орхигдчиход байсан зүйл нь яг энэ жил одоо ер нь бол нилээн одоо нийгмийн бухимдлыг төрүүлж одоо яг энэ нийгмийн хэмжээний том хөдөлгөөн болж одоо босч гарч ирлээ. Үндсэн цалин нь сая 483,000-тай. Тэгэхээр эн чинь анх одоо ажиллаж эхэлж байгаа ялангуяа нийслэл хотод элдв нэмэгдэлгүй багшилж байгаа хүнд бол амьдралд нь яагаад ч хүрэхгүй. За тэгээд дөрвөн зээлээс зээлийн хооронд. За одоо ингээд өдий 10-20 жил багшилж байгаа багш нар хүртэл өөр ингэсэн байр оронтой болоогүй багш нар бол зөндөө байгаа. Завгүй ажиллачаад одоо өөрийнх нь цалин хүрэхгүй байна гэдэг чинь бол хамгийн одоо муухай мэдрэмж. Нэг ангид одоо 30-аас дээш хүүхдээ 30-аас дээш хүүхдэр 2 хан багш ажиллаж байна. Энэ маягаараа үргэлжлэх юм бол энэ боловсролын салбар угаасаа доройтолд ороод дууслаа. 10 сарын 9-өөс ахуулаад ажил хаялтанда шилжлээ гэдгийг одоо Монгол Улсын засгийн газар боловсролын яам нь сайдад аль биесээр хүргөөсөн. Нийт ажлын 13 хоног явагдсан. Асар их боломжуудыг байхад одоо нөөцний зэсийн өндөр машин орлоготой байх үедээ бусад огт шаардлагагүй зүйлүүдэд асар их мөнгө зарцуулаад реклам сурталчилгаа гэдэг шиг өөр ашигтай хүнд наалтцтай юм баг хийсэн байна гэсэн юм үйлдэлийг манай төсвийн шинжээчид хийдэг. Гэтэл яг энэ цаг үед бүх юм давцчихж байгаа. Үнэхээр багш нарын цалин бага байна уу? Бага байна. Шаардлага бол нэлээд хатуу байсан. За ингээд хилцээр хийгдэж эхлэх энэ шатанд бас 2-3 удаагийн уулзалт болсон. Маш хүнд ийм одоо хилцээнүүд бол явагдсан. 10-аас 20% нэмэгдүүлж болох юмаа гэдэг бол одоо улсын төсвөө харж агаад ингэж шийдэж болох юмаа гэдэг гарц гаргалгыг гаргая хай гэдэг асуудлыг 2 дахь удаагийн уулзалтаар ерөнхий сайд хэлсэн. За засгийн газар ингэж хэлээд байгаа болохоор одоо эдгээр цаана мэджил байх гэж бодож байсан. Үнэхээр яг л нэмэгдэхгүй юм байна даа л гэж төсөөлж байсан. Маш их юм дарамт шахалт шат чатанд байсан үг бол тухайд бол маш их байсан. Ажил хаялт эхэлсэн өдөр нь засгийн газрыг огцруулахыг бичгийг өргөн барьж тийм ээ. Яасан хилцэх өдөртөө давхцах жишээтэй тийм ээ. Одоо ажил хаялтаа болоо зогсоо. Одоо нэг хүнжлэгийн хэрээр хөлөөж ий гэдэг үг бид нарт хэлж байсан. Тухайлбал боловсролын яам за зуучаар дамжуулаад заавал арбитраар шийдвэрлэх ёстой гэдэг бичиг тоот тарааж байсан. Мөн ажил олгогч нарт бүгдэнд нь урайлж та бүгдийг ажил хариулах байхыг урайлж гэсэн юм урайлгын чанартай ингэж нөлөөлж байсан. За мөн одоо төр засгаас та бүгдийн ажил хаялт хууль бус юм шүү гэдэг юмнуудыг хүртэл тараагаад шүүхт хүртэл хандсан байсан. Харахад бол тухайн үед харахад бол энэ бол улс төрчлөлтөд нэлээд орсон юм байна гэсэн юм мэдрэмж төрж ирсэн л дээ. Өөрөө багш яг багшилж үзсэн үү? Яг өөрөө нэг 7 хоног ирээд 1-р ангид 2-р ангид бага ангид нэг багшлаад үтсэн хүн бол бас арай өөрөөр хэлэх байсан байх л та. Нэг талаасаа тэр хүмүүсийн бодит шаардлага нь. Нөгөө талаасаа хөөргөддөг тийм улс төрийн яг тэмцэл дунд болж байгаа учраас тийм ээ. Ийм уур амьсгалын төсөв батлах үйл явцсан. 2 сар үргэлжилсэн. Ингээд 3 дахь удаагийн уулзсан дээр бол нэг 20% нэмэгдэл байх юмаа. Инээс илүү бол ямар ч нэмэгдэх боломжгүй гэдгийг бол сангийн яам за мөн гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас бол мэдгээд хэлсэн. Одоо ингээл өдөр болгон нүүрсийн үн хардаг сайд болсон юм шүү дээ. Хүссэн 3.5 саяд хүргэж ажил хаялтаа зогсооно. Боловсрол угаасаа нэн тэргүүнд байх хэвээр. Энд хөрөнгө оруулалт хийгээх юм бол 2026 оны 1 сараас ахгүйгээд боловсролын салбарт ажиллаж байгаа энэ багш нарын ажилчдын 40% 40 хүртэлх насны залуучууд байна. 40%. Энэ хүмүүс бүгдээрээ ажилласаа гарах гэж байна гэдэг энэ асуудал ахаад хөндөөгдөж ирсэн. Хэцүү шүү дээ. Хоолч давхаа байлна, нойрч хүрхээ байлна. 720 гаруй байгууллагын нийт 40,000 гаруй багш оролцсон. За цаашдаа ажил хаялт үргэлжлэсэн бол энэ тоо нэмэгдэх байсан. 2026 оны 1 сарын 1-ээс 50%-аар 2026 оны 11 сарын
1-ээс 26 хувиар нэмэгдүүлэхээр ингээд нийт 76 хувиар нэмэгдүүлэхээр ингэж шийд гарсан. Ингээд 2027 оны 1 сарын 1-ээс 3.5 сая хүргье гэдэг юм хилцээрийг хийсэн. Энэ одоо нэмэлтэд бол бас ажилчид хамаарах хэрэгтэй. За ийм одоо нэмэгдэл юмнуудыг бол бид шийдвэрлэж чадсан гэж. Гэхдээ энэ бол үнэн өсөлтөнд нөлөөлөх хэсгүй. Тэр зарыг давжлахгүй. Нийт ард иргэдийн үнэ ашигтармаар орчлохгүй. Одоо эргэлтийн цэг болоосоо гэж хүсэж байна. Боловсролын салбарын цалин ус багшийн цалин одоо 3.5 саяас эхэлж байгаа бол бид нар ажилдаа орё гэдэг саналуудыг бол ирүүлж ийн гэж. За би ингээд өөрийнхөө үзэл бодлыг л хэлж байгаа юм л да. Нэмэгдлийг нөгөө нэгдсэн нэрлсэн дүнгээс олгоно гэд зарлчихсан энэ дараагаар. Нэрлсэн дүнгээр ичгээр чи одоо бид нар яг ажиллаж байгаа сая 484-өөсөө хамаг бүх нэмэгдлүүдэд тооцож авахар болчихж байгаа байхгүй. Тэр үедээ бол одоо гомдох, дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу гихчээр те иймэрхүү цөхрөх зүйлүүд байсан ч гэсэн ярилцаж, хамгийн гол нь ярилцаж, бие биедээ ингээд ярилцах сувгаа үлдээж тэгээд тэрний дараа бол шийдвэрлэх гэж одоо ордог, ерөнхий сайд дээр ордог, ярилцдаг, тэрэн дээрээ одоо хатуу зогсцоодог ийм л одоо соёлыг бол харж авсан. Тэгэхээр бас эрүүл ухаан бидний тунд байна гэж харж байна. Шудраг үнээр бие биентэйгээ уулзаж ярих ёстой. Бид нарыг ч дарамтлсан яам тамгаас Цалин хөс бага байна. Энэ бодит үнэн гэхлээс. Одоо сайхан мэрэгчлээ совилогч нар минь ажилласаа халагдаж байна. Үнэхээр шантарж байна. Ийм байх бол одоо ажил хайхал хэрэгтэй шүү дээ. Манай үйлдвэрчний эвлийнхэн ч бас хатуу байр суурьтай байлаа. Бодлогын орон зай бол ерөөсөө бидэнд ерөөсөө хөрөнгө оруулалтанд ярил байх юм. Та нар өсөглөн задлахж байгаа бол эн чинь улс төрийн зорилготой шүүж гэдэг юм ийм асуудлууд яригдчихсэн юмуд байгаа юу гэвэл байгаа. Нэг хүнийг бид нар өнөөдөр 800 төгрөгөөр үзэж байна. Одоо үйлчлэгчд бол чанартай тусламж үйлчлэг авахд том хэцүү болсон байж байна. Цалин голохгүй 40 жил ажиллаа. Яг зүгээр ажил хайчих, эмнэлгийн тусламж зогсчихно гэдэг талаас бол нэг айц байгаагүй. 10-20 жил одоо манайхныг бол одоо тэмцэл хөдөлгөөн хийхээр бүсийн чангалуулж явсаар хагаад одоо бүр туйлдаа хүрээд зарим эмч нар маань, зарим эмнэлгийн ажилчид маань бол гадаад дотоод орн руу маш ихээр явсан. За 10 сарын 9-нд бол одоо эхний чагсаал цуглаанаа бол хийсэн байгаа. Даатгалын сан дээр цалингийн зөрөө нэмэгдлийн дүнг суулгаагүй зөвхөн одоо цалин даах буюу эмнэлгийн тусламж үйлчилгээнд бодиттой өртгөө тусгаж чадахгүй байх юм нөхцөл байдлыг үүсгэсэн том гол шалтгаан нь. Энэ одоо сая хүний эрүүл мэндтэй холбоотой эрүүл мэндийн манаа зогсож байгаа хүмүүсийн өдөр шингүү ханаа томоо ковид бүхийд альж яадаг хүмүүсийн одоо цалин хөс бага байна. Энэ бодит үнэн гэхлээс. Одоо аль болохоор одоо яг энэ ажил хаялтаас өмнөх төвшөнд яг энэ одоо талууд шийдэл түрээсэй гэсэн тийм хүлээлттэй байсан. Мэдээж тийм амар байгаагүй. Одоо яаж мөнгө төгрөгөө босгох уу? Хаана ямар тооцоолоод юу хэмнэж бид босгож болох уу гэдэг багаас ахуулаад л ингээд нэмээд явъя гэдэг ийм саналуудаа хийсэн. За манай үйлдвэрчний эвлийнхэн ч бас хатуу байр суурьтай байлаа. Бүр үндэсний хэмжээнд 21 аймаг бүр сумдууд хүртэл ингээд тэмцэл хөдөлгөөнд нэгдээд одоо чагсаал цуглаанд бэлэн болсон. Илүү одоо шивэл одоо яг нийгэм дуу хоолойгоо илэрхийлэх суултуудыг маш олон оног хийсэн. Нийтдээ нэг 10,000 орчим эмч ажилтнууд бол энэ чагсаал цуглаанд оролцсон. Одоо ажил хаялт олон хоног үргэлжлэхгүй байгаа даа тэгээд харин тийм битээ байгаасаа гэж хүсэж байна гэд хэлж исэн. Яг зүгээр ажил хайчих, эмнэлгийн тусламж зогсчихно гэдэг талаас бол нэг айц байгаагүй. Хайсан ч гэсэн хойноо бид нэр анхаарах ёстой салбаруудаа яаралтайгаа хүүхдтэй, эх барихаа, эрчимтэй төлөвлөгөөт яаралтай хагалгаануудыг хүртэл хийх ийм зүйлсүүдэд үлдээгээд бусдын бүгдийг хаях ёстой шүү гэдэг шийдлүүдийг хүртэл хийж исэн. Улсын төсөв батлагдахаас өмнө одоо шүүл одоо эцсийн арга хэлбэр буюу ажил хаялтыг гих мэдгдлүүд өгч эхэлсэн баг. Яг энэ үед бол одоо зарим эмнэлгийн удирдлагууд бол хорон дарга нараа дарамтлсан. Биднийг ч дарамтлсан яам тамгаас. Биднэрт нааштай хариу өгөх боломжтой болов, бидний хүсэж байгаа үр дүнд хүргэж чадах болов гэдэг тийм бодлууд төрж исэн. Та нар одоо баг улс төрийн явуулгаар та нарын ард бол улс төрийнхэн байгаа штеп энэ төргээд зорилготой шүүж гэдэг юм ийм асуудлууд яригдчихсэн юмуд байгаа юу гэвэл байгаа. Эмнэлгийн ажилтны үндсэн цалин 3.5 сая болоход дор хаяж багадаа 900 тэрбум төгрөг хэрэгтэй байхгүй.
За тэгээд яг энэ ажил хаялт яг эхлэхийн өмнөх өдөр нь одоо яг энэ талууд одоо хилцээрийн ширээний ард суугаад Одоо 26 оны төсөвт бид одоо ямар ч байсан нэг 191 тэрбум төгрөгөөр цалин нэмэгдэл тодтогод суулаа. 26 оны 1 сарын 1-ээс эрүүл мэндийн салбарын ажилчдын цалин 30%. За ингээд 8 сарын 1-ээс 9%-аар нэмэгдсээр нийт одоо 26 онд 75% нэмэгдэлтэй болно гэсэн том зорилго тавиад өгнийгөө одоо сангийн яам, хөдөлмөрийн хамгаалал, эрүүл мэндийн яам, үйлдвэрчний эвлэлтэй хамтраад одоо тохироод гурван гэрэг хийсэн байгаа. Ер нь одоо саяны тэмцэл хөдөлгөөн бас үр дүнд хүрэхэд гол нөлөөлсөн зүйл нь юу вэ гэхээр яг энэ нийгэм одоо яг үнэхээр яг энэ босрал эрүүл мэндийн салбарыг л одоо дэмжихгүй бол энэ чинь болохгүй шүү дээ гэдэг нийгэм өөрөө хүлэмжшүүр дэмжиж ирсэн. Биднэрт ийм тангийн тааруулаад өгөх юм бол жагсаалдаа очиод жагсаарай. Одоо та нарыг дэмжиж байгаа шүү гэд ингээд ярьж байгаа. Ингээд бид нарыг дэмжижсэн хүмүүс ч их байсан. Жоохон ч ихсэн нэмэгдсэн наадаараа тэгээд ажиллалдаа гэж бас тийм сөрөг юм ирэх болов гэсэн огтын ирээгүй. Бүгд 100% дэмжсэн. Энэгээрээ багш нар бас маш их урам зориг авсан. Одоо нэг талаас урам зориг, нөгөө талаас бол яг шийдвэр гаргахад одоо бодиттой нөлөөлөл болж чадсан гэдгийг бол хэлэх хэрэгтэй. Монгол Улсын эрхлэгч ухааны өрсөлдөөн айлчлал нь эдийн засгийн хувьд томоохон ач холбогдолтой. Тэнхэг улсын хамтын ажиллагаа хоёр талын уулзалт үргэлжилж байна. Оролцож байна. Дэлхийг Монгол гэдэг гормын дагуу ажиллаж байгаа. Гадаад бодлогын тэнцвэрийг маш сайн хангасан ийм ихтэй түнш улс гэдгээ дэлхийд нотлсон ардчилсан өндөр хөгжилтэй улс орнуудтай бүх салбар түншлэлийн харилцааг тогтооно. Ижүүрийн түншлэлээ олон баталгааж олсон. Нэгэнтээ нь бол бүр ижүүрийн түншлэлийг шинээр том ялсан. Жижиг дунд ялангуяа тэр зөвхөн томууд нь явахгүй шүү гэдэг зарчмаар явж байгаа. Энэ бол бас чухал зүйл та. Хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, худалдаа, соёл, бусад одоо салбарын бүх талын хамт ажиллагааг хөгжүүлэхэд бол их чухал ач холбогдолтой. 3 дахь шүршийнхаа бодлогыг ч гэсэн идэвхтэй явуулж байгаагийн тод илэрлээ. 5 дугаар сард бол одоо аваа их орны дайны ялтын 80 жилийн ай бол Оросын албаны улсад бол өргөн зарвартай тэмдэглэгдсэн. Энд Монгол Улсын ерөнхийлөгч бас урилгаар хүндэт зочноор өргөдөн оролцож. Хоёр хөрштэйгээ ижүүрийн стратегийн түншлэлтэй байгаа явдал бол Монголын хувьд бол том олол. Япон улсын цог жавхлан тэзэнхаа Нарихито өөрхийн эрхэм дэд хатан Масакогийн хамт бол түүхэнд анх удаа 7 хоногийн ажил хийсэн. Тусгай стратегийн түншлэл ирээдүйн 50 жилийн харсан үнэхээр одоо гайхалтай. Хүн хоорондын харилцаан дээр тогтдгоос гадна энийгээ бид бол хүн төвтэй хоёр талын харилцаа гэж тодорхойлсон байдаг. Энэсгүй стратегийн түншлэлийн одоо томоохон илрэл Япон орныг 7 хоногийн турш монголоор амьсгалуулчлаа. Японы тэр хойд мужийн нэг зүгээр жирийн нэг үйлдвэрийн дарга үйлдвэрийнх нь ажилтнууд манай тэр Монгол иргэдэд мэхийн ёсолж хүндэтгэл үзүүлсэн байгаа. Нэг ажлын өдөр эхлэхэд Төв Азид жишээлсэн Монгол улсын гадаад бодлогыг бүрэн болгож бэхжүүлэхэд чухал алхам болсон альчлалыг энэ оны 7 дугаар сард бүгд намт Киргиз улс, мөн Тажикстан улсад хийсэн Монгол улсын төрийн ерөнхийлөгчийн төрийн альчил бас өгүүлэх юм аа. Арьс, шив, ноос ноолуур, мах, хөдөө аж ахуйн бараа бүтээгдэхүүн Киргиз улсын зах зээлийг нээж өгсөн, шин боломж, шин зах зээлийг нээж өгсөн Монгол улсын бизнес эрхлэгчдэд маш өргөн боломжийг нээж өгсөн. Гуруула нэг зүгт харж энэ ажлаа урагшлуулъя гэдэг шийдвэрийг гаргаснаа хоёр хөрштөөгөө хамт бид олон улсын хэмжээнд зарлан таниулсан. Хоёр хөршөөр үүнийгээ хүлээн зөвшөөрүүлж чадсан. Төрийн өмчт компанийн удирдлагууд санамж зурсан нь энэ бол том ол. Хэрвээ бүтээн байгуулалт амжилттай товлсон хугацаанд өрнөх юм бол Монгол улсад тодорхой хэмжээний ажлын байр мөн жилд Монгол улсын нутгаар дамжуулсны тодорхой хэмжээний татвар хураамжч Монгол улсын төсөвт бас жинтэй дарах үйс хэмжээний тоон байгааг ч гэсэн энд бас судлаачид олонтоо өгүүлсэн байгаа. Хоёр хөрштөөгөө тэнцвэртэй хамгийн сайхан одоо харилцаатай байх ёстой гэдэг энэ номлолынхаа дагуу бид Оросын албаны улсад ч гэсэн очиж энэ ялтын байрт оролцсон. Бүгд Намрын Хятад улсын ч ялтын байрт оролцсноор энэ бол өөрөө тэнцвэртэй гадаад бодлого явуулж байгаа юм бас нэг тод илэрхийлэл юм а гэж.
стратегийн түншлэлээ шинэ агуулгаар байж болсон ажилт хийсэн. Газрын төсний боловсруулах хууль дээрх 2027 онд дуусгаар хоёр улсын төрийн тэргүүнээр санал нэгдсэн. Маш чухал. Энэ бол Монгол улсын зүгээр эдийн засгийн аюулгүй төдийгүй энэ Монгол улсын үндэсний аюулгүй байдлыг баталгаажуулах төл шатхууны асуудлыг 75%-аар одоо шийдэх юм боломжтой. Жил болгон энэтхэг улсын засгийн газрын тэтгэлгээр 70 оюутныг энэтхэг улсад ихтэй сургуульд сургахаар энэтхэгийн талаас шийдвэр гаргалаа. Ургац хураалт ариун гэсэн ийм утгаар бол альчилжээ. Айлчлах тоолондоо Монгол улсын гадаад бодлогыг ахиулсан, төвшин гаргасан. Жижиг улс бол идэвхтэй гадаад бодлого явуулж иж бид нар бол аюулгүй байдлаа хангах. Нэмэн үртэг шингэсэн бараа бүтээгдэхүүнээ Тажикийн зах зээлд борлуулах ч гэсэн энэ шинэ боломжийг Тажикстан улсад зохион байгуулагдсан Монгол Тажикстаны эдийн засгийн форум дээр цөөнгүй бизнесмэнүүд нь Монголын бизнес эрхлэгчдийг тусгайлан асууж ирж энэ талаар хамтран ажиллах, нийлүүлэх компаниудтай холбоо тогтоож өгөөч гэж ингэж илэрхийлж байсан. Өөрийн технологи, инновац нөгөө улстай өгж хамтран компаниуд хөгждгөр их онцлог улс. Жижиг дунд үйлдвэрлэл. Сэргээгт гэрчмж хөдөө аж ахуй, уул уурхай, аль шинийн салбарууд гэдэг ингээ хамтын ажиллах нь их олон одоо боломжуудыг бол тэмдэглэсэн байж байгаа. Тэр ярилцсан асуудал бол Монголын ард түмний эрх хэсгийг хөндсөн, Монгол улсын үндэсний эрх хэсгийг хөндсөн асуудлууд байна. Олон улсын эрх зүйн үндсийг бол одоо ахиулсан ийм үйл явдал болсон юм а гэж. Ялангуяа одоо археологийн дипломат ажиллагаа гэж их чухал үйл явдал болсон. Чингис хааны тэргүүн зэргийн одонд соёлын элч, Морин хуурын найрал төрийн айлчлалд оролцож олонтаа дэлхийн хамгийн мундаг тайзнууд дээр Монгол улсынхаа үүх түүх, өв соёл, ёс заншил, урлаг уран сайхны тэр баялаг өвийг бол таниулж ирсэн. Одоо Монгол улсыг гадаадд сурчлах, Монголын түүх соёлыг одоо дэлгэрүүлэхэд маш чухал. Жинхэнэ нөгөө гэрийн даалгавар биелүүлэх ажил өнөөдөр монголчуудад л байна. Чухам энэ боломжийг ашиглах эрх үүрэг нь монголчуудад л байна. Ер нь 3 өдөр хайсан дөө. Тэгээ олог. Олдохгүй юм. Би одоо ердөө нүүрс байхгүй. Яг 3 дүү ээж таа ингээд цэрэгч овчоод ирэхдээ алчих. Тэр надтай амар харамсалтай байхгүй юу? Дүү хөөрхөн дүүнэр маань юугаач мэдэхгүй байж хат нэг өөд олчлоо шүү дээ. Угаарынхийн хордлогт өртсөн 1397 хүн байгаагаас 21 хүн нас урсан. Цэцдээс 226 тэрбум төгрөгөөр нүүрс авлаа. Энэ бидний өнөөдөр амьсгалж байгаа энэ агаар хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй түвшин очоогүй байна. За утааны хувьд бол бид ингээ олон жилээ арга шийдлээ гээд зөндөөл мөнгө зарлаа. Тэгээд одоо л ингээд бас яг сансан хэмжээнд хүссэн тийм үр дүнгүй явсаад иржээ. 25 оны эхний одоо 6 сарын байдал буюу 1 сараас 6 сарын байдлаар авч үзэх юм бол нийслэлийн хэмжээнд угаарынхийн хордлогт өртсөн 1397 хүн байгаагаас 21 хүн нас урсан. За түүхийн нүүр сайжруулсан түвш дараачих нь хагас кокс гэдэг бол угаасаа технологийн хувьд бол ингээд нэг шат дахиад явж байгаа. За ерөнхийдөө галлагааны улирал ихэлснээс хойш бид нэг 40-60 харьцаатай хуучин мэдлэнгийн түвшийг нэг 40%. За кокс буюу хөх нүүрсийг бид нэг 60% нь 11 сарын 26 хүртэл явсан. 12 сарын 10-наас хойш бол одоо үндсэндээ нийслэл Улаанбаатар хотод 100% кокс түлэгдэж байна л гэсэн үг. За өнгөрсөн оны өмнө үед азотын давхар эсэл маань 59 микрограмм метр куб байсан бол энэ он 58 болж 1 микрограмм метр кубээр буурс үзүүлэлттэй за хувьчилж авч үзвэл 2% байна. За хөхөрлөгийн хувьд бол одоо ерөнхийдөө бол үүсэж байгаа их усүр бол одоо гэр хорооллын шат одоо түлшнээс үүсэж байгаа. Өнгөрсөн оны өмнө 108 микрограмм метр куб байсан бол за энэ он 49 микрограмм метр куб болж бол буурс үзүүлэлттэй ерөнхийдөө хувьчилж авч үзвэл 55% буурс үзүүлэлт гарсан байна. За PM 2.5 тоосон цэрийн хувьд бол ерөнхийдөө өнгөрсөн оны өмнө 104 микрограмм метр куб байсан бол энэ он 78 болж буурс үзүүлэлттэй хувьчилж авч үзвэл 25% буурс үзүүлэлт гарцсан байна. За PM 10 тоосон цэрийн хувьд ерөнхийдөө барилга бүтээн байгуулалт, зам засвар гэсэн процессоос үүсэн. За байгалийн гаралтай хүчин зүйлс гэвэл одоо галт төмөр, за одоо хүчтэй салхи шорон шуургаас бол одоо илүүтэй үүсдэг том шишлэх тоосон цэр. Өнгөрсөн оны мөн үед 134 микрограмм метр куб байсан бол энэ онд одоо 105 микрограмм метр куб болж бол одоо буурс үзүүлэлттэй за хувьчилж авч үзвэл 22% ингэж тус ерөнхийдөө буурс үзүүлэлт гарлаа. Одоо дэгдэмхий бодисыг 11% дотор за хүхрийг
0.9% байсан бол нэг 0.4% гээд ингээд үндсэндээ ярих юм бол 50% буурулчихна. За тэгэхээр нийт агаарын орчинд бид нэг 30 орчим хувийн үр дүн гарах болов уу гэж харж байгаа. 50% буурсан уу гэвэл яг 50% буурсан үзүүлэлт бол яг энэ манай улсын засгийн газрын өөрийнх нь ард иргэдэд нээлттэй тавьсан мэдэн дээр бол хамгийн одоо хүүтний улирал 12 сарын эхний 7 хоног бол бас нэлээд хүүтэн 7 хоног гэсэн тий. Тэр 7 хоног дээр бол тийм ажиглагдаагүй байна. Хүссэн үр дүн бол энэ оны сүүлээр тийм ээ магадгүй 31-ний өдөр гарна гэж үлээж байгаа. Дагаарын бохирдол ихтэй байсан жилүүдээс анх удаага 2025 онд бол одоо хүртэлх юм агуулмж бол буурсан. Ер нь утаа гарч байгаа бүхэл зүйлээс угаартаж болно. Хуучин бол угаарын хийн хордлого бол зөвхөн унтрахтаа гардаг байсан бол одоо эхлэх болон унтрах хоёр дээр гарах эрсдэл үүсэж байна гэсэн. 2025 оны 2 дугаар хагас буюу 7 сараас тийм ээ өнөөдрийн хүртэлх буюу 11 сарын 30-ны байдлаар бол манай тооны сүүлийн тоо ирсэн байгаа. За энэ байдлаар авч үзэх юм бол 790 гаруй хүн одоо угаарын хийн хордлогот өртөж тийм ээ 12 хүн нас орсон. Технологийн хувьд бол твшил гарсныг бол үгүйсэхгүй. Хамгийн гол нь хэрэглээ буюу ард иргэд энийг зөв хэрэгжилж чадах юм бол үр дүн илүү сайн гарах байх гэж бодож байна. Интервенц хийхээ өмнө заавалгүй одоо энэ түлштэй холбоотой мэдлэгийг сайжруулах, галгааны нөхцлүүдийн сайн мэдээлэх юм шаардлага байгаа гэдгийг бол харуулж байгаа. Хийн хордлогын эрсдэл үүслээ шүү гэдгийг анхааруулад за хамгийн удаандаа гэх юм бол 7 минутын дотор түргэн тусламж очихоор ийм төлөвлөгөө гаргаад нийслэл Улаанбаатар хотоос ажилтдаг бүхэл бүтэн 500 хүнтэй нэгж ажиллаж байгаа. Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв судалгаа хийгээд үтсэн чинь тэр 70 гаруй хувь нь 100-ны бүрэн бүтэн байдлаас биш болсон байна гэд одоо гарцсан судалгаанууд байгаа юм. Тэгэхээр нэг 5-600 градусын зөрүүн дээр бол бас асуудал үүссэн, хилчлэг муу байна. Хуучин түлшийг бол айл өрхнийг хоногтоо 4 удаа галладаг байсан. За коксын түлшийг Монгол гэрт за магадгүй одоо нүүдэлчин давхар шаталттай нүүдэлчин зууханд бол хоногтоо ерөөсө 2 удаа л галж байна. Энэ бол богино хугацааны шийдэл. Дунд орт хугацаанд утаа бол байхгүй болохгүй. Бид нэр бүгдээрээ хөх-кокс ашигладаг боллоо гэхэд агаарын бохирдол хамгийн ихтэй 20%-аар л буурах боломжтой. Тэгэхээр бид энэ үндсэн хэрэглээгээ бууруулах буюу дулаалгыг дэмжиж ижил бид нэр тэрнээс 20-с дээш хувиар агаарын бохирдлыг бууруулах боломжтой. Дулаахан амьдрах гад хөлдөж өгөхгүй тулд галтулж байгаа. Тэгэхээр тэр дулаанаа хадгалах гэдэг бол хамгийн чухал. 1000 орчим айлыг яг дулаалталтыг энэ айл бүрээр нь яваад хэмжилт хийж үзсэн. За эндээс л ямар үр дүн харагдсан бэ гэхээр 90 гаруй хувь нь ямар нэг их бага хэмжээний дулаалтагдaltaй байна. Энэ жилдээ нийтдээ 5000 айлыг дулаалаад хийн халаагууд руу шилжүүлнэ гэсэн бодлогын шийдэл гараад мөнгө төгрөгийн шийдэгдсэн. Энэ 5000 ажил айлын дулаалга болон хийн халаагууд бол зөвхөн эхлэл гэж би таарж байгаа. Хэрвээ үр дүнтэй нотлогдох юм бол үүнийгээ өргөжүүлээд эх жилээс 50,000 хүртэлх айлын хэмжээнд энэ арга хэмжээг явуулаад үе шаттайгаар явуулах нь бид нэг 3-4 жилдээ энэ Улаанбаатар хотын утаа гэдэг зүйлээс салах боломжтой гэж харж байна. Хоёр талаас хамтрах хэрэгтэй гэдгийг эргэж ойлгох хэрэгтэй, ус төрчнөрч ойлгох хэрэгтэй. Түр ингээд айлын бүх зүйлийг нь үнгүү хийгээд өгч болохгүй. Айлаас өөрөөсөө эргэн үнээс заавалж оролцоо байх хэрэгтэй гэдэг үүднээс нэг 20-25 орчим хувийн зардлыг энэ айлаар нь өөрөө нь гаргуулж байгаа. Араас нь хэмжилтүүдээ хийгээд явж байна. За эндээс бол хань болон яг бидний дулаасан хэсгүүд дээр бол ямар нэгэн дулаалт байхгүй. Агаарын бохирдол нь ялангуяа нийслэл хотын агаарын бохирдол хүн амын эрүүл мэндэд бол зөргөнөөлөө үзүүлэх төвшөнд байсаар байна. Энэ бидний өнөөдөр амьсгалж байгаа энэ агаар хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгөө төвшөнд очоогүй байна. Хэдтээс 226 тэрбум төгрөгөөр нүүрс авлаа гэдэг. Энэ өөрөө манай улсад боловсруулах нүүрс пиролизийн үйлдвэр одоо үйл ажиллагааны явж байгаа ганц үйлдвэр байсан бол ядаж дотоодосоо бид хангах боломж байсан. Эргээд энэ дам нөлөө гэдэг юм зүйлээ бас бодох хэрэгтэй. Өнөөдөр их мөнгө гаргалаа гэж. Энэ нийслэлийн агаар орчны чанар муу байгаагаас тий хүний эрүүл мэндэд ямар сөрөг нөлөөтэй байна. Энэ үнэлгээг бас бодох хэрэгтэй юм шиг байна. Тэгэхээр бид төсөө бол хэтрүүлээгүй харин ч хэмэлсэн. Одоо эдгэх ямар ч боломж байхгүй тийм гэмтэл авсан. Миний охин авраараа туслаарай гэдээ орилж байгаа. Хараа зогсоод байсан хүмүүсийг бодохоор би гол харалтай үнэхээр.
Нэг хүүхд яаж тэгж барьчлан зовоож онцгой цэгээр бүрлэгчгээд цогцыг дөмчлөөсөн чадгийг. Чүм наа чи ингээд хөдөлмөрлж байгаа хүнийг гадуур явдггүй хүнийг олоод ирээрээ мүү минь заа юу. Харагдахгүй хүнд харагдахгүй эсвэл нь зогтдог. 25 жилийн одоо ял авах хэмжээнд очсон байгаа байхгүй тийм. Анднаа сайхан дүүсээс нь ялгааг болсон энэ сайхан хүлгүүд ингээ өгсөн байхын үзэхнэр ямар амар. Өөр ирэхгүй нулимс сурсаал бүгдээрээ л уйлж байгаа юм чинь бичлэгийг үзчихсэн хүмүүс. Хаашаа гэдгийг хэлээд өгч эсвэл бид нар зайлаад үгүй. Өнөхөр яваад үгүй. оны 5 сараас хойш нэг юм улс төрийн нөхцөл байдал жоохон өмнөтэй л 12 сар хүртэл явчлаа л та. Эдгээр нь бүгд нийгмийн сэтгэл зүйг одоо маш докторгүй ийм хэлбэлцэлтэй болгож байна. Зөвхөн манай Монголын нийгэм нэг тийм өөр гоцгой биш байхаа. Энэ бусад бүхэл нийгэм иймэрхүү л. Нийгэм тэр чигээрээ сэтгэл зүй докторгүй байна гэдэг бол илүү том аюул. Нэг талаас нөгөө тал руу шууд төвширч тийм ээ. Өнөөдөр ингээл их яснал гинтхэн муу хүн болж өгөөрэй. Тэнгүүд бүгд муу болвол тий. Иргэдийн хувьд гэх юм бол сэтгэл зүйн дархлаа муу. Мэдээж сүмсний дараа бол ингээд ард түмнээс нь маш их хайр хүндлэлийг бол мэдэрсэн. Хүмүүс сайн байна уу? Аюутууд гэж. Аюутны гэх юм сайн санагдсан. Хичээд идэх юм аа гэд нүүр болоод сэтгэхийг ингээд магтаж цаашаалыг ингээд мэдэрх нь амар гоё. Гэхдээ би бас өөртөө ингээд нөгөө сануулдаг зүйл нь гэх юм бол бүгд бид нэр үргэлж юм байнгын юм дээгүүр юм гоё мэдрэмжтэй явахгүй. Өнөөдөр магтаад байгаа ч гэсэн хэзээ нэгэн цагт юу болох юм? Мэдхгүй одоо тэрийгээ дургу болно те. Тэрнийг цурхал муу цурхал гарч ирнэ үстэй. Тэ? Тийм болохоор одоо бас тэр хитрхи хөөрөөд байхгүй ингээд дуусаа доошоо унах нь үнэн. Тэгээ унаад босготоо бэлэн байх хэрэгтэй. Доошоо яваад л байхгүй. Тэр итгэлийг ингээ өөртөө анхааруулад тэр тэнцвэрийг олох нь чухал санагдсан тий. Хүн болгоны анхаарлын төвд орчхоор манад бол одоо энийг чи яадаг вэ гэхээр ийм том зургаар нь хүлээж авдаг, том зургаар нь одоо юу гэдгийг те ойлгодог тийм одоо ийм популяц ихэнх одоо масс нь тийм шүү дээ. Завтай хүмүүс л тийм байдаг юм шүү. Хүн нь ийм чад бичээд те чи өстэй ийм шүү гэж амар завтай уус. Хин энэ рүү тэгээд бүр тгий бичиж иддэг байна. Бүр чи өстэй ийм өстэй чи тэрийгэ болчиход хүл таарна гэж яаж тэгж бичдэг. Би нэг сошиал дээр нэг жоохон травматай яг 2 удаа ингээд сошиалар угаасаа ингээд бөмбөгдүүлсэн. Тэгээд би ч бас нөгөө ганцлуудаа амьдарч байгаа анхлуудаа амьдарч байгаа шүү. Тэгвэл дахиад явандаа ингээд би алдаж олно шүү дээ. Гэхдээ миний ингээд өмнөх ингээд сошиалар бүлээд үйсэн зүйл нь болохоор тийм амар амьдралын том алдаа биш. Ихэвчлэн нэг юм дитэйл ойлгодог. Тэнгүүтээ муулах магадлал нь маш өндөр. Эсвэл нэг жоохон бүдэрхийг хүлээж идэг. Бид нар ч өөрсдөө ингээ нийтээр юм сонь дутуугийн комплекс. Би яг хандагийн оронд байсан би бас чадахгүй хаа. Тэгээ би бас хандагаас амар биширсэн л дээ. Монгол хүн өөрийнхөө амин чанарыг гээсэн. Бид нар яг өөрсдийнхөө мөн чанарыг харахаа болцсон. Уу арайч тийм ч Монгол хүн байна да гэдэг энэ үг сонсогдохой болоод удаж байгаа шүү. Голч байх, төв байх. Энэ зан чанар улам алсраад байгаа. Энэ байдалтай байх юм бол бид нар улам л ийм хүн сүрэг маягийн нийгэм болно. Би бол яг энэ бидний сурж байгаа процесс бах гэж бодож байна. Тэгээд манай Монголын нийгмийн өөрөө нийгмийн одоо сэтгэл зүйн эрүүл мэнд биш үү? Нэг иймэрхүү төвшөнд л явсан байна. Амархан үзэн ядалттай, амархан магталттай. Аливаа нэг зүйлийн мөн чанарыг харддаггүй. Бид нар ч угсаа багасаа л маш хүчрхийлэлтэй нийгэмд өссөн. Маш тийм токсик нийгэмд өссөн. Тэгээд тэр нь одоо сошиалор дамжуулж энэ токсик сэтгэл зүйн эрүүл мэндийн хувьд асуудалтай энэ байдал нь энэ сошиал бүлийч гэдэг юм уу те энэ сошиал дээр бичиж байгаа тэр хараал эрүүлээр дамжиж гарч ийн гэж бодож байна. Аюулгүй байдлын хувьд ч гэсэн бид нар ингээд савлаад яваад ах энэ өөр улс орны хувьд тогтургүй шүү дээ. Энд гадны ямарваа нэг хүчин орж ирж
манай энэ аюулгүй байдлын орон зай дээрч үйл ажиллагаа явуулах өргөн ийм онгорхой байгаа гэдэг бид цаг ямагт санаж явах хэрэгтэй. Явуулдаг байх. Биэнд бол ихтгэлтэй байдаг. Олон үйлдэлүүдийг хараад бидэнд бол энэ гаднаас энэ нөлөөлөл бол байна. Янз янзын бүс нутгаас байна да гэж бол ингэж л хардаг. Албаар нийгмийг хөндөж, нийгмийг самарч, нийгмийг дээш нь доош нь тоглуулж ягаад өөрсдийнхөө хүссэн шийдвэрийг гаргуулж иж магадгүй. Санаатаагаар бусдыг торхирдог, өөрчилдөг, үзэл бодлыг нь нөлөөлдөг иймэрхүү аргуудыг хэрэглээд байж болох. Энэ асуудлыг дэлхийд даяар ярьж байна. Энэ бол одоо сошиал медиатай холбоотой онцлог шин яригдах сэдв гарч ирж байгаа. Тэгэхээр энэ бол яг нийгмийн сэтгэл зүйд гол нөлөөлж байгаа зүйл нь бол нийгмийн сүлжээ буюу SNS-тэй. За Facebook-ийн нөлөө гэж хэлж болох үс юм байна л да. Магадгүй сошиал дээр илүү чанга дуутай байдаг хүмүүсийг хараад ханарад шийдвэр гаргаад байгаа нь нөгөө тогтворгүй нийгмийн сэтгэл зүй гэдэг нь улс төрч нарын зөвхөн Facebook-ийн хандлт хардж шийдвэр гаргаад байгаатай холбоотой юм шиг санагддаг. Гэтэ энэ гарч байгаа нь айгүй эрүүл үзэгдэл шүү. Тэгэхгүй бол ингээд хүмүүс ч урд нь бид нар ийм амар сэтгэл зүйн хувьд ийм өвчтөй гэдгийг ерөөсөө мэддэггүй байсан байхгүй. Одоо бид нар өөрсдөө харчлаа шүү дээ. За манай монголчууд бол айгүй токсик юм байна. Эвгүй юм байна. За тэгэхээр одоо яах вэ гэдэг. Одоо бид нар өвчнөө мэдээд авсан юм чи одоо эдгэхэд амархан болчихно шүү дээ. Улс сууртаагаар нь хардаг, эрүүл сарвалаар хардаг монголчууд маш их байдаг. Яг ингээ хүн болгонтой тулж уулзаад ярилцаад ингээд асуугаад үцхэд бол их өөр зүйлийг бас өгүүлж байна. Тэгэхээр зөвхөн тэрнгээр бид нийгмийг хараад байж бас болохгүй. Нөлөөтэй тул байж магадгүй л гэж ойлгох хэрэгтэй. Шууд тусал бол биш. Магадгүй бид бага насны хүүхдүүд, насан туршаагүй хүүхдүүдийг энэ SNS-д орохыг нь зохицуулах ийм эрхцийн зохицуулт хэрэгтэй болж байна гэж харж байна. Та бүхэн цугаараа холбогдорой. Захаа бичээрэй. Facebook-ээр холбогдорой. Instagram-аар бичээрэй. TikTok ч нээсэн болон та бүхэн танилцахын тулд үнэхээр таалагдж байгаа бол дахиад нэг дайг дараарай. Баярлалаа. Хамт байсан ард иргэдэд баярлалаа гэж хэлмээр байна. Монголцоо дэмжиж монголчууд үр цайлгсан. Манай хэдийг хооронд нь бараг суулгасан. Мань хэдэд бүүн шалтыг зунжинга уулгасан. Баячууд хүүхдүүд зодолдог хүүхдийн зуугийн гадаа. Facebook дүүрэн мэдээ аав нарын нэр хүнд буудаа. Деважинд тоглож байгаа их манлах гитара. Долгион ах айскул ахам байгаа батара. Томи тимээ гавья санчир бас гавьяат. Хууршиг цагаан машин ирж авсан ноён солиот. Бэлгийн сайдыг унгаасан шанал зүхээр бэрэн. Орлогоо морлогоо бүр нотлсон уу юурэн. Гурав тгээс эргэж ирсэн ч мөгшин сагснаас зайлсангүй. Хенисигийн реклам байж леброн зодгоо тайлсангүй. биш салах зөрүүлв лайвер зодоо хийсэн гэж 9 хоорног хориулв жавха баясаа нийлв нара бороо салв ардын намын зодоод манай рэпер тэмон ялв улсын намд бабагна баавар тагаар зөрүүлв баянгорын хондгүү гэдэг зантан шатар харуулв чамдаа ман чи гэсэн жаха охны аим шиг тэрэг төрийн төмөр нүрээ тэдэнд одоо заавал гарга цэнгэлдэх пик ариунэг чин тоглолт алав нэг бадараа боржуура боржингор солив чихэн сурчлагыг үзүүлв Netflix-ээр манай хэд датуурын мөнгөөрөө юу хийсэн танаа хэд сэнзүү байхгүй бензин байхгүй халуун ус зундаа байхгүй багш байхгүй тог байхгүй их хуурлын дарга байхгүй алдаа оноо 4 25 оноо даванда үрцэл тавиж байгаад халуун орон яванда